Гайгүй би цаанд хэлжээ. 90 оноос хойш Япон Монголын Орос Монголын тэр 70 онд ороод тэмдэглэгийн хурал хийх хэмжээд гарсан байхгүй юу? За гэтэл 80 жилийн өмнө тэмдэглэлээ. Путин ирлээ. За 10 сая доллар гэсэн. Тэгэнгүүт чи одоо ерөөсөө бүрэлдэхүүн улсын яар тэмдэглээ шин дуу мууцхогоо тэрний өмнө өгсөн. Нөгөө сүйд бол манай нөгөө хүнд өгөөд. За тэгээд 81, 82, 83, 84 жилээр мартцсан. Ерөөсөө хуучин ууг тэмдэглэхгүй тэр зургтын нэвтрүүлэгч гаргах болсон. За тэгвэл сая дахиад за тэгвэл хоёлаа ингэ ер нь бол энийг одоо нэг 5 жил болоод тэмдэглэх шаардлагагүй. За тэмдэглэе гэвэл ядаж нэг 10 жил болоод нэг тэгээ 80 жил одоо 90 жил гэдэг нь 80 та ер нь одоо тэгж үгүй асуудалтай юм аа. Яагаад тэмдэглэх болсон гэдэг шалтгаан маань өөрөө. За шалтгааны та би Брежнев гэдэг хүний ойлгосон. Тэмдэглэдэг болоод тэгтээ бас нэг юм мөн тэр чин бидний гой тэмдэглэмээр юу үлээ гэж 69 онд анх тэмдэглээ. Тэгээд нөгөө хүн чинь өөрөө яваад өгөхөөр болчихж байгаа байхгүй чи яг тэгэхээр бас 69 оны нэг юм та бодоор Орос зөвлөлт хятадын харилцаа хурцтаад тэр жил чинь баахан цөмийн дэлбэрэлт бол туршилт хийгдээд тэгээ яг нөгөө таарад тэгээ ерөөсөө нөгөө хятад энийг үзүүлэхэд бол бас энд алсыг хараад байна. Ерөөсөө шааж өгье гэдэг. Алсыг хараад байна. Тэр одоо яг тэр үед бол зөвлөлтийн зэрэг ороод ирсэн байсан л та тийм ээ. Тэр ихнийх нь ороод 100,000 зэрэг нь ороод ирсэн байсан. Гэхдээ илүү шалтгаан бас хувийн сонирхол байсан. Та тэрийг тэгтээ нэг юм биш. Асхал тэмдэглэхээр манайх чи бүр 39 онд ардын сайд нарын зөвлөлийн тогтоол гарч нөгөө хөшөө барья гэж юу гарч ирсэн байна. Тогтоол гар. Тэгэхээр хөшөөгөө барьж амжаагүй тэгээд нөгөө 54 онд одоо Монголд ажилтны хөшөөгөөд нөгөө сүмбрээс чинь цаашаага хүн их очтгүй ганц хөшөө баг. Нөгөө нэг бөмбөгдүүлсэн шүү дээ. Оросуудад. Тэр бөмбөгдүүлэхэд нас барсан 70-80 зэргийг авч тэнд авчиж булаад мор зорын тэгээ тэнд хөшөө босгоцсон та очиж үзсэн өдөр сүмбрээс доошоо урагшаага очиж үзсэн үү та 15 км-т байгаа нэг тим юм хэдэн онд тэр хөшөө босгосон. Тэр 54 онд босгосон. Тэгээ гол нь тэ. Энэ нэвтрүүлгийн хөтлөгч байгаа. Энэ зоригтын цаг. Тэгвэл ахмарч яг л томчууд өөрийн дураар таавараа хайхан. Би анх удаа ийм том ах нарыг одоо сурчлах гэж сууж байна. Сайхан тэр сошиал орчинд Монгол улсын Батлан яамны одоо төлөөлөгч нэг офицер ирж байна. Одоо энэ халахгүй байдалны ядтын 85 жилийн ойг одоо ёсол төгөлдөр тэмдэглэхийн тулд Монгол улсын засгийн газраас бүр тусгайлан одоо ажлын хэсэг байгуулж одоо маш одоо хугацааны олон өдрийн хөтөлбөртөө ийм одоо хой болно. Бүр тэр байтугай Путин дараа ирж оролцсноо гэдэг нэг тийм юм сурчлаа гэж. Тэгээд юу гэдэг ингээд төлөвлөлт үзсэн чинь халахгүй тухай ер нь Аа дуурал дуурчаар хүн болгон ярилж. Ярианы өнгө айстра тавьж байгаа асуудлыг харахад бол цаанаас чиглэл өгсөн тэр үзэл сурталчийн дагуу. Одоо миний санахад олон жил яг энэ утга санаагаар явж ирсэн тэр ялтын баярыг одоо дахиад хийх гэж байна шүү дээ. Монголчуудын хувьд асуудалтай юу, асуудалгүй юм гэж баярсан сая ярьж байгаа шиг байна зүгээр. Асуудал байгаа ах уу? Одоо тэр олон 100 иргэнэ одоо саяны ярьж байгаа бөмбөгдүүлсэн байна, хэлмэрдүүлсэн байна, цааслуулсан байна. Москвад ерөнхий сайд нараас хүртэл авч цааслуулсан. Энэ асуудалтай монголчууд байна. Бид нар маш их хэмжээний газар нутгаа алдсан. Энийг ч би бас ашиг хурдтай. Тэгээд бид нар бол энэ ойн өдрийг бол үе үе ярьдаг, тэмдэглэдэг. Яагаад одоо таяр маань бол түүхчид судлаач за энэ чиглэлээр үл таяр ямар хүмүүс танилцуулдаг шүү дээ. Яагаад түүхийн бодит баримтан дээр тулгуурсан зүйлүүдийг таяр маань ярьдаг хүмүүс ээ. Тийм учраас ийм бодит зүйлийг энэ их үзэл сурталчилсан өдрүүдэд бид нар монголчууд тэр тусмаа залуучуудад өгмөр. Тийм учраас би таярыг үлсэн шүү. Урд хүлээж авсан дэх баярлалаа.
Одоо нэг юм хэлсэн чинь та юм өгсөөлээд би жоохон сонсох хэрэггүй. Хоёр асуудлаас болоод энэ Японд Оросууд байлдах шалтгаан аль хэзээний төлөвлөгдсөн юм а гэдэг бол надад нэг юм ойлголт байдгийг. Чи одоохон тэр талаар өгүүлнээс. 37 оны хядлага бол ерөнхийдөө 37 оны алах болоос 2 жилийн өмнө. Одоо бид нар 9 сарын 11-нд тэмдэглээд байна шүү дээ. Тэгэхээр тэр бол нам засгийн 14 хэрэг гэж үгүй. Тэднийг шүүхээр оруулаад тэгээ бүгдэнд нь цаазаар авах ял онуулаад тэгээ амаргаа нэг хүнийг бол өрсөсөн гэдэг одоо вангийн эсэг эцэг өрсөс нэг хүн. Тэгээ 13 болоод тэгээ яг одоо энэ Евро сонгон харихуулын тэнд цөмөрөнгө буутсан байлээ. Тэгээ буутахад тэнд дугуйтай хүүхд явж ирсэн байна. Тэр үчир бас дугуй байлаа шүү дээ. Германаас Opel дугуй гэдэг дулмаагийн шүлэг энтернээс Opel дугуйн дээр стиксэн тэргээд энэ хүүхд дугуй унтсан явж ирсэн гэрч бодлоо гэд нийлүүлээ дахиад 14 болгоо буутсан. Энэ бол тэр олон 30-аад мянган хүн алсны шүүх хурал ерөөсөд ганцхан хурал болсон. Бусдын нөгөө списик гэдэг шүү дээ тийм ээ. Тийм юмар ингээд доотлолт нь онцгой гомсоос гар өвсөх зураад шүүхгүйгээр бутцсан зөвхөн алдсан. А шүүх хурлыг бол юу гэж тайлбарлаж ирэхээр Муса Японы тагнуулуудыг бол ингээд илрүүлсэн шүүх хурал нь эндээ болчихсон. Одоо бол тэр бол зүгээр л юу гэж. За нэг асуулт байна. Бүх тэр олон алагч улсууд бүгд Японы тагнуул гэдэг хэрэгээр орсон. Яг аль хэзээ ямар тэр чинь олон хүнд нь бол Япон гэж ямар улс вэ гэж мэдэхгүй улсууд байгаасаа тийм ээ. Тийм олон улсуудыг алахтаа бүгд Японы тагнуул. Яг энэ Японы эсрэг ийм том ажиллагаа зохио гэдэг асуудал байна. Бүгд Японы тагнуул. Сонирхолтой нь ихэд бол манай чинь нэг 20-30 хүн 20-од оны сүүлчээс эхлээд Герман сурчсан. Тэд нар бүр аргаа олчихсан тэр байтугай. Би Японы тагнуул биш ээ. Би Германы тагнуул. Тэгэнгүүт 15 жил өгдөг байхгүй юу? А нэг хүний бүр юу вэ? Өгсөн ялсгүй. Би ч одоо Гитлерээс даалгавар аваад тэгээ саяхан Гитлерийн юун дээр Полын мургасан дээр өөрөө ирж надтай уулзаа дараагийн даалгаврыг өгч чад тэгээд нисээ яваад өгсөн тэгээд тэгээ 15 жил авсан байт. Бүр тулгаж тулгуулсан ба шүү дээ. Одоо энэ нөгөө хэн гэдэг театрын зураач байсан. Тэр бол бүр бас Герман сурчсан байхгүй. Манай уяасан гэдэг учрыг одонгуудаа очиж шууд хүчингээ ирэх хийгээд тэгээ шорон дээр суучихгүй юу. Тэгээд тэрсэн хүч байдаг. Дандаа Японд холбогдсон. Яхаараа цөмөр Японтой холбогдоод байсан. Энийг чи бүгдээр ингээд бүр нэрсээс нь ахуулаад анх одоо хүн танай 103 хүн 108 хүн ч дөө Японы тагнуул гэж Ферновский, Смирновский гэж авчиж чавсан давчиж өгч бодулсан шүү дээ. Тэгээд энэ асуудал бол одоо ерөөсөө тэгээд дараагаар нь 28 мянган зэрэгтэй 57 дугаар юуны онцгой юуныхан Монголд бол зөвшөөрлөгөөр орж ирсэн. Энэ бүх явдал чинь юу харуулдаг вэ гэхдээ зэрэг халахгүй ч юм уу одоо ямар нэгэн хэмжээгээр Японтой байлдах энэний анхны одоохон их сурвалж нь өөрөө энэ юм а гэж Урд спектр ажил бол. Тийм. Хоёрдугаар асуудал.
Манжгоо Монгол хоёрын хооронд бол хэдийн маргаан байна гэдэг асуудал чинь аль 34 он тавигдсан. 34 он тавигдаад ингээ яасан гэдэг Монгол Манжгоогийн хилэлцээр гэж болсон. Тэрийн хилцээ дээр хоёр талаас яриад тохирсон. За ярьчих зүгээр ингээд тохирчих. Ингээд тохирчихсан чинь тэр чинь ерөнхий сайдын ордог Самбуу гэдэг хүн одоо толгой тэр хилцээрийг хийсэн. Самбууг хийснийхэн дараагаар нацагт орж хэн энтергээд баахан нөхдүүд шинэ жил анхудаага тэмдэглэхгүй юу? Тэгэхэд одоо нэг кинонд тавлаад байдаг Батчир гэдэг хүн зургийг авдаг байсан. Бас өөрөө герман сурчсан. Герман Батчир гэж. Тэр авсан зураг дотоод ямар байсан гэхээр Манжгоогийн хэлэлцээр амжилттай болсны баярыг хийж байгаа. Дотоод ямдаг нацагт орж энэ чинь бүгд шоронд орсон. За Самбуугийн ясаг гэдэг хэлэлцээрээс ингээд бас хоосон дуудчихсан буудалцсан. Чи буруу хэлсэн гэсэн. Тэгэхээр энэ маань юу хэлж байгаа нөхдөг энэ Манжгоо Монгол хоёрын хэлний асуудлыг Монгол Манжгоо хоёр ярьж болдгүй юм байна гэсэн асуудал байхгүй юу? Гэтэл тэр уулзалт дээр Японы хэлцээр орсон Японы хүний хэлсэн нэг айхтар үгүй. Танай хоёр ингээ сайхан эвлэрээ бие бинийгээ зөвшөөрчих уу? Япон улс танай улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрье гэсэн байхгүй юу? Гэтэл Монгол улсын тусгаар тогтнолыг Орос хүлээн зөвшөөрдөггүй, Хятад хүлээн зөвшөөрдөггүй. Энэ хоёр чинь 1945 оны 8 сард Монгол улсын хүлээн зөвшөөрсөн шүү дээ хоёулаа. Айлтна. Манайх ч одоо 21 онд бүр төлцөө тогтоосон гэж хуудлаа. 1946 оны 2 сарын 28-ны өдөр зөвлөх бодос Монголыг хүлээн зөвшөөрсөн. Тийм ээ. Хятад улс 1946 оны 1 сарын 9-ны өдөр хүлээн зөвшөөрсөн. Тэрнээс өмнө хүлээн авсан. Тэгээ тэрнээс өмнө ч бол Орос нь энэ гэтийн нутгаа олон удаа хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ одоохондоо бид нар яхаа эзэрхцээ ял гэсэн тийм асуудал байдаг байхгүй юу? Тийм үү? Тэгэхээр Монгол улсын тусгаар тогтнол чинь 46 он 45 онд л зөвшөөрөгдсөн юм шүү дээ. Дайнд улсны дараагаар ийм асуудал. Ийм учраас энэ хоёрын хэлэлцээрийг ингэж хийхгүй маргаантай байж их нь бол Оросд хэрэгтэй байсан учраас гэтэл энэ бүх асуудлыг хэн удирдах гэсэн гэхээр Улаанбаатар сууж байсан Оросын элчин Таиров гэдэг цэргийн хүн хариуцж байсан. Тэр хүн будлаа нь яаж үүсэхгүй хэлийн асуудлыг яаж будлаа үүсэхгүйгээд баахан газрын зураг үзсэн байдаг. Гэтэл албан ёсоор гадаад Монголд манжуурч гэсэн хятадын нутаг шүү дээ. Гэтэ энэ Япон автсан, энэ Орос автсан. Тэнгүүдийн хил дээр будлаан байна гэдэг асуудлыг 35 оноос эхлээд Таиров зөндөөний хийсэн байдаг. Гэтэл энэ хил хаана байна гэдэг асуудлаар бол өөрөө нэгдүгээр Монголын хуучны нэг хушуудыг хооронд нь заагалсан хил аюул тодорхой байдаг байхгүй. Нэлийн дээс. Сүүлд нь 1962 онд Монгол Хятад хоёр ч нь бол улсаа хувааж авах хэлээ яддаг тохиогоор дандаа хуучны хушуудын зургаар барьж байгаа байхгүй. Энэ хушууны хил чинь энэ байна. Танай энэ чинь энэ байна гэж тийм ээ. Энэгээр тогтсон. Хоёр тал энэгээр тогтсон. Тэр зураг нь бол хамгийн баталгаатай. Гэтэл чинь бол бүр 1800 хэдэн оны тийм ээ гэдэг юуны тэргээд 5-6 хэдийн Оросын талын шинжилгээ. Хятадын талын хэд хэдэн шинжилгээ байдаг байхгүй. Тэгэхээр аль аль нь нөгөө дайн их гээд өдөөх гэдэг босод таарахгүй учраас таяр бүгдийг зохиосон байдаг. За энийг энүүгээр нь ингэж хийчих, энүүгээр нь ийм маргаан байгаа юм гэж бодгоо. Тэгэхээр хэлийн маргааны асуудлыг бол зохиосон улсууд нь Оросд өөрөө байхгүй юу? Бичиж хийсэн үн Таиров. Таиров энд онц бүрэн их төлөөлөгч байж байгаа эргээд буцаад мууд алдсан гэдэг гэрч байгаа. Гэрч байж байгаа. Гэрч. Энэ болгоч нь бүгд өнөөдөр ил тод болцсон зүйл. Ийм учраас бол энэ гарахгүй тулдаан өөрөө 34 оноос эхлээд бэлтгэгдсэн шүү.
Хэлийн маргаан хийхэд тулд хэлийн зурс байх нэ. Гэтэл хэлийн маргаан хийх гэсэн чинь Монгол улс одоо хэлийн зурсгүй ойлгомжтой явж ирсэн. Тэр учраас тэр эцсийн сайд нэг нөө одоо хэн нэг туу ингэж хийсээр байгаа зураа зохиогоод яг энэ л одоо хэл бай. Энэ дайрсан, энэ довтлсон гэдэг асуудал үүсгэж тэр маргаан хийсэн юм байна гэдэг сайн ойлгож. Тэр үнэн боловч би чамд үгэлээ. Хосуудын хэл байсан болохоос чи хүчрхэг их Монгол улс шүү дээ. Сүүлд нь бол манжчин улсад хамаарчсан улс. Тэр үедээс хамгийн хосуудын хоорондох хэлийн зураг байна уу гэхээс биш чи тустай улс байгаагүй шүү дээ. Тэр үед байсан хамгийн тодорхой бөгөөд одоо аль тийм наривчлалтай зурган дээр хошуудын юу байсан тэрийг ашиглаж зурсан юм байна. Тий. Таяа юу судалсан биз дээ. Тий. Ер нь Японы эзэнт улс гэж байлаа. Яхара Монголыг сонирхдаг үлээ. Нэгдүгээр, хоёрдугаар ер нь Монголыг эзэлж авах төлөвлөгөө байсан юм уу? Тэгээ энэс үүдээд одоо алхын голын байлдаан гэдэг юм үүснэ гэдэг асуудал тавигдана л да. Тэгээ энэ бол судлах юм бол олон сэдв асуудлыг хөндөж болно. Япон гэдэг чинь өөрөө юм бэлээ. Чинь дөнгөж 19-р зууны сүүлчээс л шинжлэгдэж гарч ирж байгаа орчин үеийн одоо улс болох гэж оролцсон улс шүү дээ. Ингээ 20-р зууны босгон дээр бол одоо өрөндийн гүрнүүдийн хэмжээнд одоо өөрийгөө хөртсөн байна гэж дүгнэж бодож энийг үндэслэхдээ дунд тухайн үед байсан манжчин улстай 1895-96 онд хийсэн дайнда ялаад би бол бас цэргийн үед хүчрхэг болцсон байна. Улс төрийн хувьд нөлөөтэй болцсон байна гэдэг юм үндэслээд ингээ бид мэдж байгаа шүү дээ 1905-6 оны Япон Оросын дайн. Энд ялснаар үндсэндээ Азийн их газар дээр гараад ирсэн улс шүү дээ. За энэ нэг түүх, нэг үе. За хоёрдугаар яг халахын голын байлдаан маань үүссэн шалтгаан нөхцөл юу вэ гэд аваад үзэхээр өнөөдөр хүртэл бид нэг түүхээр тайлбарлаад байх шиг байна. Нэг түүх гэдэг нь энэ бол үжил сурталчилсан үед бидэнд тогтсон одоо олон түмний бодолд шингэсэн гэх юм уу нэг тийм ойлголт байх шиг байна. Базаад аваад үзэх юм бол Япон Монголын эсрэг давтлаа. За бидний холбоотон хуучин зөвлөлүүд бас туслахаар ирээд улаан хайрын биднийг хамгааллаа. Ингээ Японы эзэн дүн гэж ихтэй буцаглаа гэдэг. Манай их орны тархан хэлхийц гарыг зөрчин 1939 оны 5 дугаар сарын 11-нд Японы түрэмгийлэгчид үлэмж хүчээр довтлоо. Төрөний хэлдгээр гол зарчим биднэлөө Японд довтлсон улаан хайрам хамгаалсан бид дайсныг ялсан. Энэ гурван өглөөрөө бүтсэн бүтцийг бол би өөрчлөмөргүй байна, тийм ээ. Гэхдээ доторх агуулгыг аваад үзэх юм бол огт өөр бодол санааг бидэнд төрүүлнэ. Яа доктор байлдаан хаана болсон юм? Энэ бол ерөөсөө халахын голын зүүн тишээгээ 20 км газар манай хил байгаа шүү дээ. Энэ бол одоо гүнээрээ нэг 20-25 км, өргөнөөрөө нэг 70-80 км энэ газар оронд болсон л байлдаан. Бидний ойлголтоор Монгол улсын газар нутагтэр. Бидний газар нутагтэр. Гэтэл энэ жижигхэн одоо хязгаарлагдмал газар орон дээр болсон байлдаан яхаараа сая аврагын хэлдгээр дэлхийн том түүхэнд нөлөөлөхөөр дээр нь дэлхийн 2 дугаар дайн эхлэхэд нөлөөлөхөөр ийм үйл явдал болчдөг юм бэ гэдэг асуудал ингээд тавигдж байна л да өөрөө ирэхгүй. Тэгэхээр энийг ярихын тулд одоо бид 1921 оноос хойш за ялангуяа 1930-аад оны Монгол зөвлөлтийн харилцаа тэн дотор одоо Монголын дотоод улс төрийн байдлыг өндгөөс аргагүй. Энэ дотор хамгийн том байр суурийг эзлэх нь Монголд явагдсан хэлсдүүлэлт, хэлмэгдүүлэлтийн асуудал мөн. Товчоор хэлэх юм бол бид чинь 1931 онд Манжуурыг Япон эзэлсийн дараа л 3 дахь хөрштэй хэлэх боллоо шүү дээ. Эндээс чинь 3 дахь хөршийн бодол гарч ирнэ. 4 дахь туваа. Техникийн хэлээр бол тухайн үед бид 4 дахь улстай хэлж ирсэн мөн үнэн. Тийм. Зөвлөлт холбоот улс, туваа, дунд дэргийн улс,
Тэгээ сая гарч ирж байгаа нь Манжугаа улстай ингээд хэлчихэж байгаа байхгүй. Манжугаатай хэлнэ гэдэг бол үнэндээ бид Японтой хэлж гин гэсэн болчихж байгаа. Гэтэл тэр үед нөхцөл байдал алс орнод ямар байваа гэж. Төлөвөд улс иргэний дайныхаа сүйдсэн одоо эдийн засгийг босгох үр дагаврыг арилгах ийм л үе байлаа. Нэгдүгээрт. Хоёрдугаарт бүгдээр Монгол ард улс чинь 1924 оны үндсэн хуулиараа тунхаглагдаад өөрийгөө бас босгох аюулгүй байдал анх юм үе байлаа. Тэр үед чинь 1930-аад оны ихэнх хүртэл бид чинь гаднаас учрах хаяад хаанаас байна гэж бодож ирсэн гэхээр дунд дэргийн улсын зүгээс Чанхай шигийн тэргүүлсэн гомдон засгийн газрын зүгээс л гарна гэсэн ийм л бодлоготой байсан. Үнэндээ манай аюулгүй байдлын бодлого, цэргийн бодлого, тагнуулын бодлого бүгд эндээс ирэх аюулаас сэрэмжлэхэд бүгд чиглэгдэж байсан. Манжугааг ерөөсөө боддог. Тэгэхэд Манжугаа гэж байсангүй. Яг гэхдээ Манжугаа ч 1931 он ихэр байгуулагдлаа. Тэгэхээр Манжугаа улс гэдэг байгуулагдаад нэгдүгээрт. Хоёрдугаарт энэ Манжугаа гэдэг улсыг чинь тусгаар тогтол бүрэн эрхт байдлын 1930-аад оны донд хүртэл 3 улс. Дараа нь 1940 он гэхэд бараг дэлхийн тэр үед байсан орчин тогтнож 80 улсаас 20-од нь хүлээн зөвшөөрчж байгаа байхгүй. Энэ чинь тухайн үеийн Монгол улсын одоо удирдах бүрэлдэхүүн нөлөөлнө шүү дээ. Яагаад бид нарыг нэг ч улс хүлээн зөвшөөрөөгүй байтал Японы дэмжсэн Манжугаа улсыг чинь дэлхийн одоо 20-од улс хүлээн зөвшөөрчвэ. Нэгдүгээр. Хоёрдугаар бид яагаад өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж болдгүй юм бэ? Хоёрдугаар бид яагаад бусад улстай худалдаа хийж болдгүй юм бэ? Яагаад бид бусад улстай боловсрол улсад талбарт харилцаж болдгүй юм бэ? Оюутан сургаж болдгүй юм бэ гэдэг бодол чинь ямар ч хүний толгойд орно шүү дээ. Тэр гиндэн байна уу, амар байна уу, чавлсан байна уу? Ямар ч хүний толгойд борно. Тэр энэ нөхцөл байдал чинь хооронд их зөрчилдөнөд. Тэгэхээр дөрөв Баабар хэлдгээр бид чинь одоо тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрлөхийн тулд энэ хаяанд нь гараад ирсэн, шинээр гараад ирсэн Манжугаа гэдэг улстай яг харилцаа тогтоож болохгүй юм бэ гэдэг асуудал орж ирнэ. Тийм учраас тэр Манжуур өртөнд болсон яриа хэлсэн үед чинь нөгөө талаас өөрөөр Манжугаагийн талаас тавьсан зорилго бол бие биений хүлээн зөвшөөрөе, дипломат харилцаа тогтооё. Бидний зүгээс тавьсан зорилго юу гэхээр түрүүн Баавархан хэлдгээр Тайврын одоо боловсруулад Москвагаар батлуулсан удирдамжинд зааснаар бол та нар ганцхан асуудал юм. Халахын сүм хэний нутагт хаяалах тухай л гэдэг ярина. Өөр хэл язгаар дипломат харилцаа тогтоох асуудал хөндөгдөл шууд буцсан шүү Улаанбаатар руу гэдэг л асуудал удирдамжтай явсан. Тайр бол бас тийм зүрхий ч юм байсан, залтай ч юм байсан. Яг тэгэхээр энэ хүн улаан армийн цэргийн тайлбарын газрын орлогчоор олон жил ажилласан. Ингээ 1935 онд ажиллаж байгаад тэр үед цэргийн тайлбарын газрын дарга нь Берзин гэдэг латин хүн байсан л да, зүрхий хүн байсан. 1924 оноос 35 хүртэл улаан армийн цэргийн тайлбарт толгойд хоёрхан орлогчтой байсан. Нэг нь Тайр. Нөгөөх нь Мелковчлөө. Энэ хоёрыг өөрчлөөд нэг нь Монголд бүрэн эрх төлөөлөгчөөр томилогдоод нөгөөх нь Коминтерны гадаад харилцааны хэлтсэн даргаар томилсон байна. Их сүрхий улсууд юм үтцсэн. Одоо бидний хэлдгээр. Тэгээд Тайрын боловсруулсан дээр удирдлагын дагуу бол Манжуурын өртөнд улсын яриа хэлцээ явагдсан л да. Бид зөвхөн халахын сүмийн асуудлыг ярина, өөрөө ярихгүй. Гэтэл энэ халахын сүмийн асуудал чинь газар нутг нь угаасаа тэр үед одоо түрүүний Баабар хэлдгээр хошууд хоорондын хөлийн дээсээр тогтоосны дагуу 2 км-ийн дотгошоо Монголын нутагт байсан байгаа байхгүй. Нэгдүгээр. Хоёрдугаар энэ бол олзон улсын эргэцэн үүднээс бол олон улсын хөлийг тогтоосон баримтчиг биш шүү дээ. Энэ бол зүгээр Манжчин улс дараа нь дундад иргэн улсын бүрэлдэхүүнд байсан. Бүгд Монгол ард улс Манжугаа улсын хоорондын хөлийг зохицуулсан тийм бичиг баримтад тооцогдсон. Тэгэхээр 3 дугаарт нь ялгаа байх. Тэр үед одоо олон улсын эрхцэн үүднээс бид олон улсын хилтэй байсан нь үгүй. Энийг бол бүгд мэдчихсэн бол мэдж байгаа. Энэ үндсэн дээр одоо хөлийн маргааны асуудал гарсан л да 30-аад оны үед. Энэ бол төвхтэй асуудал. Энийг хүнд ойлгоход бас хэцүү.
бид ч одоо хэлийн маргааны улмаас салахгүй байлтны үүсдэг гэж ярьж байгаа шүү дээ. Тэгээд үндэссэн бичиг баримт нь Манжичийн улс үед гаргасан бичиг баримтууд байхгүй. Ингээд харьцуултаа Манжичийн улс үед гаргасан бичиг баримт олон улсын эрхтсэн үүднээс олон улсын хэлийн одоо үндэстэх бичиг баримт болох уу? Болохгүй шүү дээ. Ярьж байгаа тодруулаад хэлэхэд нэг юм яа. 1907 оны Портсмаутын гэрээ гэж болсон. Орос Япон хоёрын дайны дараа. Тэгээ хоёр орон болоод нууцаар гэрээ хийгээд 7 оны, 12 оны, 16 оны 3 удаа ялцраад хилээд болсон. Энэ дээр яасан гэхээр хойд Манжуурыг тэгээ өвөр Монгол нь бол Японы нөлөөний газар аа. Гадаад Монгол бол Оросын нөлөөний газар. Иг тохирсон хоёр талаас. Тохирсон багтаага зэрч бол одоо манай танай мэдлийн гадаад Монгол манай мэдлийн Манжуур хоёр хагуура хэлэх юм бэ гэдэг асуудал нэгдүгээр тодорсон. Хоёрдугаар Монгол нь гадаад Монгол нь Оросын колон. Манжуур өвөр Монгол нь Японы колон. Колон гэж нэрлэе л та. Тэгээ ингээ яасан чинь Тэнхлийн гэрээ гэдэг нэг юм хийвэ. Япон, Герман, Итали. Энэ гурван улсынхан гэрээ хийсэн чинь Японоос юу хөөцсөн гэхээр Манжгоо улс бол тусгаар тогтносон улс юм аа гэдэг юмар явсан. Гитлерийг дагсан Балгаар тийм ээ. Унгар, Хорват гэдэг айгуу орноос нөгөөдөл бүгд хүлээж шуулсан. Манжгоогийн төлөөлөгч олон улсын хуралд бол одоо гонжон бичиг хүмүүсээ шагаад очдог. Оросын колон гадаад Монголын тусгаар тогтнолыг Оросууд өөрсдөө хүлээж шуурдаг. Тийм учраас бол Монголын төлөөлөх сайхан дээлээ өмсөд юугаа яваад ямар ч олон улсын хурал хэлцээр гэрээс бол гадуур зөвшөөрөгдөг улс. Энд чинь бол зүгээр одоо хон тэр асуудлыг ерөнхийд нь харж байгаа гэмбит ч юм уу, гинт ч юм уу нэг юм ойлгох гэсэн. Ич бол зүгээр хүндэд төрөх сэтгэл тийм ээ. Энэ юм даа. Тэр үед ч бол бас тэр Монголын удирдлагч байсан улсууд ч бүр хаваарахгүй бич өсөхгүй тэнэг улсууд бас байгаагүй юм шүү дээ. Энэгээр бүр одоо тэрүүгээр одоо Манжгоо улс бий болохоос өмнө бол одоо Дамбадар, Жатамба хин энэ бол гатгшиг холбоотой байхгүй. Бүр 11 оноос хамт орж хин чинь тийм ээ. Орос нь явах бустай юм тогтоочихгээд бүгдээрингийн хэрэгтэйсэн шүү дээ. Жатамбагийн чинь Японы элчинтэй сэмхэн уулзч ярьсан асуудлаар л буудсан. Зөвөр ингээд юм асуудал болсон. Ингээ бүр Монгол улсыг хүлээн зөвшөөрсөн жинхэнгээсээ тусгаар ус болгохын төлөө явсан бүх улсууд чи алуулсан байхгүй юу? Бүгд алуулсан. Сая та дурдлаа. Япон Монголыг эзлэх асуудал гэж. Энийг хоёлаа дурдъя. Би бол та бүхэн санал нэг байгаа шүү дээ. Японд хизээч Монголыг эзлэх төлөвлөгөө гэж байгаагүй. Байгаагүй. Тэгэхээр энэ одоо хаанаас гарч ирсэн те гэдэг асуудал. Энэ би ингэж бодож байна. За бүх санаачлаг, бүх үйлдэл бол Оросын зүгээс гарсан болохоос биш Монгол Японы зүгээс огтгоо. Яагаад вэ? Хэд хэдэн шалтгаан байна. 1937 оноос эхлээд Япон Хятад анзаарсан. Ихтэй Хятадыг эзлэхэд чанга шийдэлжсэн. 500 мянган зэрэгтэйгээр 5 сая зэрэгтэйгээр орж ирвэл Хятадыг эзлэхээс ийм өргөө ууднуудыг Японд чадахч болж хэлчихсэн. Үнэхээр чадаагүй. Японуудын Хятадаас эзэлж чадсан газар бол урагшлаад Шанхай ишиг Нанжин болсон.
Энэ бол яг хятадын газрын зураг дээр үзэх жоохон газар байхгүй. Цаашаа чадахгүй байсан. Тэгэхээр энэ л бол Япон хамаг анхаарал тавьсан байсан. Энэ дөр Японоос байтугай Квантуны айрам манжид байрлсан гэдэг чинь бүх хүчээр ажилласан. Гэтэл чинь Монголыг эзлээ тэрүүгээрээ дамжаад Оросыг байгаль нуурыг эзлээд ижил логикийн хувьд тэнэг асуудал байхгүй юу? Хоёрдугаарт. Тий. Хоёрдугаар. Халахвал дээр байлдсан газар чи бол хайлаарт сууж исэн хэлийн хамгаалтын отрол байсан. 23 дугаар дэгэж. Тэгэхээр хэрвээ байгаль нуурын төмөр зам руу орж эзлэх гэж байгаа бол одоо Манжуур гэдэг бомбон дээр одоо бүр ингэ сайхан юуны Транссибирийн төмөр замтай холбогдсон байж хахад заавал Монгол руу ороод энэ говь цөл рүү яваад тэгээд 800 км яваад Монголын хойд алтан булгаараа тэгээ байгаль орж явах. Тэнэг хүн тийм бодно үхээс үгүй. Бүр логикийн хувьд юмч болцоогүй зүйл байхгүй юу? 3 дугаарт. Манай баргууд маань одоо бас их нөлөөтэй учраас манай алкоголын хил бол одоо буруу тогтцсон байна. Энийг одоо янзлаа. Токиогоос хэлсэн байгаа бүр юуруу бичсэн бичиг байгаа. Квантуны айрам. Тэр маргалдаад байгаа хэлийнхээ асуудлыг шийдчихээ. Тийм ээ? Монголын нутаг руу 1 метрч нэвтэрч болохгүй шүү. Энэ бол зүгээр байж байгаа бичиг байхгүй Квантуны айрамд өгсөн бичиг. Тэгэхээр ямар ч Монголыг эзлэх юу яах тийм утга байгаагүй байхгүй. Өөрөөсөө цаанаасаа бүр ерөнхий утгаараа 39 оны 5 дугаар сарын 12-нд бол таасын мэдээ гарсан. Тэр таасын мэдэн дээр бол ийм байдаг юм л та. 39 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Японы халдан дүрмгийлэгчид Монголын алхахлоос зүүн хойшоогоо буургарын тэр хавцаа Монголын хөлийн заставыг гиндүүлэн дайч мохоо явдал хийлээ мэлээ гэсэн юм байдаг. Тэгээ сүүлд нь тэр юм дээр олон юмд шалгаад үзсэн тэрийгэ эргэж баримтжуулсан ямар ч юм байдгүй. Хэдэн хүн өгсөн яасан хэн байлцсан хэн яасан гэдэг байдаг. Энэ явдал бол 90 хүртэл тэр өтгөө саяын Оросын архив гартал байдгүй юм л та. Гэтэл халахгол дээр одоохон Шүүкус гадна нэг том оролцсон сууд армийн генерал болсон Федюнский гэж хүн байгаа тийм ээ. Федюнский 1977 онд нас барсан. Федюнскийн дурсамж бол 87 онд гарсан. 10 жил болсон байхгүй ном. Федюнский номон дээр бол нэг ийм юм байгаа. Энд ямар ч застаа байхгүй гэж. Таасын мэдэн дээр бичсэн застаа байгаагүй. Федюнский номон дээр энэ бол ямар ч юу байгаагүй. Федюнский нөгөө нэг ном тэр номон дээр бас нэг сони юм нь бол бид их сайхан байрлал эзэлсэн юм аа. Байлдаанд бол хамгийн чухал нь хин өндөрлөг газрыг нь хавждаг юм аа. Бидний байрлал бол ийм сайхан өндөрлөг газар байсан. Тэгээд Японы талын одоо тэр юу бол зүгээр л одоо нүдэн дээр ил хин энэ хаана байгаа бүгд тодорхой ийм тултай болсон гэж байдаг байхгүй юу. Тэгэхээр энэ бол нэгдүгээрт бол застаа байгаагүй юм байна. Хоёрдугаарт бүр эхнээсээ ягаад ашигтай байрлалыг хөдөлж эзэлж тэндээс нь байлдна гэсэн юм тодорхой зүйл байсан байна гэж юм харагдаад гэж. Чи тэр Федюнский номыг дав уншсан баг. Федюнский ном мэдээж монгол хэл дээр хэвлэгдэж гарсан. Гарсан дорнод тэгээ хэдэн онд би санахгүй нэгдүгээрт. За хоёрдугаарт тэр үед Монголын хэлний застав байсан уу гэдэг асуудал дээр би хэлэх юм бол застав бол байсан. Яг тэгэхээр 1937 оны 10 сард түрүүн би дурдсан улаан армийн Монголд оруулах шийдвэрийг зөвлөлтийн тал гаргахдаа тэн дотор одоо биднэрт л одоо зориулсан захирамжлалтаа Монголын дотоод дорн тэсгийн одоо хэлийг бол Монгол ордны хувьсах зэрэг хамгаалж байна. Дайн гарах гэж байна. Байнгын арим бол хэл хамгаалах ёсгүй. Тийм учраас дорн тэсгийн хамгаалтыг дотоод явдлын яамд шилжүүлж өгөө гэдэг шийдвэр гаргаад энийг одоо Монголын тал зөвлөгээд. Тийм
37 оны одоо 10 сард манай засгийн газрын тогтоол гараад зүүн хязгаарыг дотоод явдлын яам боёо одоо болдог нэг юм хязгаарыг чилжүүлж өгөх тогтоол гарсан. Үгүй. Хэлийн застай огт байгаа хүмүүс хэлээгүй шүү. Зүгээр яг тэр дайрсан застай бод байгаагүй л гэсэн. За тий ингээд шийдвэр гарсан юм. Тэгээ ингээд 1938 оны одоо энэс эхлээд дорн хөлийн хязгаарыг дотоод явдлын яам хязгаарын зэрэг өөрийнхөө мэдэлд аваад хэл хамгаалах асуудлыг хариуцсан байхгүй. Тэр үед хэлийн застаавуудыг 1938 оны хавраас эхлээд одоо дорнод байгуулж эхэлсэн. Яг тэгэхээр өмнө Монгол Ардын хувьсгал зэрэг хамгаалахдаа тамсаг булгаас эхлээд хамгаалж ирсэн байхгүй. Одоо байнгын эргүүл явуулна одоо хамгаална гэдэг байдлаар өдөд тутмын хамгаалт байгаагүй. За тэгээд 1938 оны зунаас эхлээд тэнд чинь хэлийн застаавууд байгуулад эхэлсэн. Хэлийн застаа бол тэр үед байсан нэгдүгээртээ. Хэлийн застаа байхдаа таны яг түрүүний хэлдгээр халах голын зүүн одоо баруун талд байрлаж ирсэн байна. Тэр үед 39 оны одоо хамар давгийн хажууд байсан заставын дараагаар Чогдонгой ажиллаж ирсэн байна. Чогдонгой өмнө тэр заставын дараагаар хэн байсан гэхэд Дашнам гэдэг хүн байсан. Бүр тэр застав байгуулагдахад 1938 оны одоо хавар болоод заставын дараагаар Долом гэдэг хүн томдогж ирээд ажиллаж байгаад 38 оны сүүлчээр Отород руугаа яваад тэгээд Дашнам гэдэг хүн гараад тэр хоёулаа дорнодын улсууд. Тэгээ 39 оны 1 сард нэг тийм хэлийн зөрчил хуулах хоёр Дашнам нэг зэрэгтэй хамт Японы талд одоо Манжгогийн талд олзтогдсон. Одоо тэр хүний хувь заяа тодорхой биш л те. Яг тэгэхээр 2 сарын дараа Дашнамын гар үсгтээ өөрийнхөө цэргүүдэд хандсан Манжгогийн талд бууж өгөө гэд нэм хууц ингээд тарагчиж байгаа байхгүй. За одоо Дашнамд урвчдгийн байдгаад. Тэр үед бол байдал жахан ноцтой болж ийн гэд хэдийгээр одоо Улаанбаатар засгийн эрхийн төлөө тэмцэл чавжсан амрын хооронд явагдаж байсан боловч манай тал арга гамжаа аваад 1939 оны 2 сарын ихээр 6 дугаар мөрдийн үеэс нэг сумаг явуулсан байна. Шарв гэж сумгийн даргаанд баас халах гол юм байхгүй. Тэр Чогдонгийн ахалж ясан 7 дугаар застаад хөж нэмэгдүүлж очсон юм. За ингээд хамтраад хэлээ хамгаалж байгаа. За тэгэнгүүт 57 дугаар одоо онцгой корпусаас дахиад нэг батальоныг Өндөр хаанаас одоо нэг Чингис хаан хотоос тамсах болох дахиад явуулж байгаа байхгүй. 5 сарын 11-нд хэн орж ирсэн гэхээр хинж орж ирээгүй. 5 сарын 11-нд Чогдонгой нэг өөрийнхөө заставын талыг 20 түүнийг яг байн гаргадаг болсон л та. Тэр нууц одоо пост гэдэг чинь 5 сарын 10-нд яваад 9 жилийн яваад тэр бүр давааны хажууд байж ирсэн манай 20 түн. Яг цаана Манжгогийн хэлийн застав байсан. Тэд нар илрүүлээд яг нөгөө одоо халах голын зүүн эрэг хүртэл манай нутаг гэж бодож ирсэн учраас тэр манай нууц харуул руу орой түнлөө нэг 40 түнтэй пост явуулсан л та. Эдгээр хоорондоо үзэлцэхгүй. Хүчин одоо цааталтай юм чинь нөгөөдөл чинь наашаа ухарж байгаа. Тэгээ урахтаа яг ингээд бид нар төрөгдөж байна нэмэгдэл хүчээрүүлгээд холбооч явуулаад нөгөөх нь застав дээр ирээд тэгээд тэр одоо шарвын командлсан одоо нөгөө 6 дугаар мөрдийн үйсэн сумын чинь тусдахаар явж байгаа байхгүй гол гараад. Тэгээ байлдаад нөгөө дайснууд чи хөөг гаргачихж байгаа. Хөөгдөж оргсон хүн чинь одоо ялагдсан хүн чинь дандаа нэг юм шалтгаан хэлнэ штэ. Хэлэхдээ юу гэж юм нэхэр дайсны Ар Монголын 700 морь цэрэг манай хэлийг зөрчөөд орж ирлээ. Амар олон тангтай. Одоо байлдаа үслээ гэж. (1939 оны 5 дугаар сарын 11-ээс ахуулаад 8 дугаар сарын одоо
20 хүртэл 3 удаагийн тулдаан болжээ алахгүй тэгээд яриад байгаа юм байна. Эсвэл хэн өдөн хатах вэ гэдэг асуудал. Энэ асуудлыг хэн өдөн хатах вэ гэж. Монголын 60-70 хүн морио унаад шууд Манжгоогийн хил рүү нэвтэрч ороод тэгээд тэнд л одоо нэг бахан өөмөн дэгдээсэн гэж байгаа. Тэгээ өөмөн дэгдээнгүүт л Япончууд бас нэг хөлийн цэргийн хамгаалалтын одоо Япон гэхээ үгүй Манжгоогийн чим урдаас нь буудаж болж тэгээ тэрнээсээ болоод эргээд нөгөө 60-70 хүн гараа явсан 5 хүн үхсэн юм байна. 5 хүний үхсэн юмны бүх нэгжлэг гэхэд бол ямар ч одоо цэргийн үнэлэх батлах юу ч байхгүй нэг Монгол царайтай нөхдүүд л шааж явсан гэж. Тэгээ энийг бол хэлэхдээ бол энэ Оросын Аз царайтангууд хийсэн гэж бас нэг асуудал байгаа юм. Одоо яг Баргын морин цэрэгт бол хурандаа байсан Шарибов гэж хүн одоо саяхан босгол нас орсон 90 хүртэл наслаа да. Тэгээ энэ хүн одоо Манчилны багш гэх үйл яг сургууль сүлд нөгөө 45 онд орж ирсэн баргуудын нэг байхгүй юу. Тэгээ Шарибовгоо ярихдаа бол энэ бол намсараа номон дээр байгаа шүү. Шарибовгоо ярихдаа гүнчи юу гэсэн маа хэлийн амгалан тайман байдлыг судлах гэж 4 Япон офицер хятад жолоочд ороод ирсэн чинь урдаас нь цөмөрөнгөнд буутчихсан юм аа. Алчихсан. Энээс болоод талах голын даа эхэлсэн штэ гэж нэг бас нэг ярьж байгаа юм. Тэгэхээр өдөн хатагч хэн байваа гэж. Гэтэл тэр өдөн хатах ажиллагааг бол Испани дайнд бол алдартай том юу өдөн хатах ажиллагаа хийж байгаа зөвлөгөөд улсын баатар болоод гэсэн сүүлд нь 66 онд нас орсон баха Осетийн үндэстэн хэмбэлээ нэг гарч нэртэй нэг урт нэртэй нөхөр байгаа. Энэ хүн бүгдээр ингэж хон байгуулж ирсэн гэж. Эргээд одоохон алхалдах том тулдаанч бовэлтэй ч юм уу үүсгэхийн тулд өдөн хатах ажиллагааг бол 5 сарын 11-нд застав руу дайрсан асуудал биш ээ. Наадах ч бол эхлээд тэр имийг бол Оросууд хийсэн юм аа. Энэ өдөн хатах ажиллагааг. Дэрийн номон дээр бол нэг Япончлынхаа судалгаанаас бол их тодорхой бичсэн байдаг юм л да. Тэгээ тэр 5 юу эхний орж ирсэн бол монголчууд биш ээ. Тэр юу бол Монгол цэргийн хувцас өмссөн моринс моддогсон хэд нөхдүүд орж ирээд тэнд анх өдөө хатаадаг хийсэн юм аа гэсэн нэг ийм бол их тодорхой байгаад идэг юм л да. Тэгэхээр эндээс дөрөвний хэлдгээр энэ байлдаан юу одоо халахгүй байлдаан юунаас өсөв гэдэг нэг шалтгаан төмөр замтай холбогдож чадж байна. Улаан армийг Монголд оруулах захирамжинд Сталин хэлсэн байна. Японы цэрэг бүгд найрамд Монгол улсын нутаг руу өмнөдөөс орж ирээд гэв мэдэх нэг өдөр өөр байгалийн одоо эрх дээрээ Транссибирийн төмөр замыг таслахаа юм аюул тулгарлаа. Энэ аюулаас сэрэмжлэхийн тулд улаан арим манай дайчид Монгол руу тануудыг би орууллаа шүү гэж байгаа байхгүй. Тэгэхээр оруулж шалтгаан юу байваа гэж. Түрүүн Бабург байлаа. Тайерын тухай нэлээд дурдлаа. Тайер элчин сайд нэлээд одоо бүрэн эрх төлөөлөгч нэлээд хойлон бантан утгасныг бол утгасан. 1937 оны 4 сард Сталин Тайерыг дуудаад уулзсан байгаа юм л та. Тэгээ Монголын талаар ярилцаад Тайерд өргөхтэй Монголоос нийлүүлэх хөтэ аж ахуйн бүтээгдэхүүн, мал аж ахуйн одоо гаралтай арьс төв хийдэг. Төрөсгөө, ихсгээ нийлүүлэхгүй штэ наад болчихно. Хоёрдугаарт Монголд бид нар яагаад туслах гэж байгаа юм гэхээр бид Монголыг эзлэхгүй өөртөө нэгтгэхгүй. Энэ бол олон улсын эрхцэн үднэс өрөөсөө болохгүй. Бид нар Монголыг өөрийнхөө одоо төшөж газар плацдарм болгоно л гэж. Та энийг толгойд шингээ энэ үднэс ажил гэж. Гэтэл яг тэр үед 1937 оны эхний хагас чинь бид мэдж байгаа зөвлөл холбоот улс чинь одоо Сталин өөрийнхөө сөрөг хүчнийг хүчээр дарах кампанид ажлыг эхлүүлсэн. Хуйлдаан гэдэг бахан одоо онолууд гарцсан байлаа шүү дээ. За хуйлдаан одоо намын дотор байна. За хуйлдаан улаан армийн дотор байна. За хуйлдаан дотоодыг хамгаалах газар дотор байна гэдэг. За ингээд дээр нь гадаадынхны эсрэг кампанид ажил өрнүүлээ. Гадаадынх нь гэдэг нь тэр үед чинь зөвлөл бод бас маш их гадаадынх нь байсан байна. Нөгөө нөх хусгалаас болоод гаднаас дөрвөөд ирсэн улсууд за ирээд ажиллаж байгаа, амьдарч байгаа ингээд 300-400 мянган гадаадынх нь байсан.
талын авчиад баримтлаад шийтгэсэн. За энэ нөхцөл давлгаа Монголд яг тусч байгаа байхгүй. 37 оны 10 сард болсон намын төвөр оны бүгд хурал дээр чавлсан хэлсэн байна. Гадаад байхны эсрэг тэмцэхгүй бол болохгүй. Бүгд Японы тагнуулаад хэн бэ гадаад байх. Гадаас ирсэн бориадууд, онгорн Семенын үлдэгдлүүд, хоёрдугаар баргууд, гуравдугаар хятадууд. За тэгэхээр Дундад тэрэг улс Японы хоорондоо эхлэмэгц. Энд чинь өөрийнхөө нэг буфер гэж бодож байгаа улс шүү дээ бид нарыг. Хамгаалтын бүс гэж бодож байгаа. Энийг одоо өөрийнхөө нөлөөнд боттой авахын тулд арга хэмжээ авахар болж байгаа. 1937 оны 8 сарын дундаар зөвлөлтөй одоо намсхийн тогтоол гарч байгаа. За Монгол цэргээ оруулъя. Яг тэгэхээр Монголд зөвлөлтийн эсрэг төрийн эргэлт гарах гэж байна. Энийг хэн хийх гэж байна? Гиндэн Дэмэд хоёр хийх гэж байна. Энэ мэдээллийг одоо та нар хэн хийж байгаа гэхээр одоо бүрэн эрх төлөөлөгч Таиров тийм одоо мэдүүлэг өгсөн байна. Таировыг яагаад дуудсан бэхээр одоо 1937 оны 6 сард Сталин зөвлөлтийн цэргийн төв зөвлөж байсан тэр үед. Тэр цэргийн төв зөвлөлтөөр хурал хийгээд нэг мэдээлэлээс зөвлөлт засаг оршин тогтох хугацаанд бид хөрөнгөнүүдийг бүгдийг буцах гэсэн. Ганцхан салбарт бид нар буцах гэж чадаагүй. Энэ юу гэхээр тагнуулын салбарт. Зөвлөлтийн тагнуулын байгууллагад ингээ харсан чинь бүгдээрээ бидний эсрэг ажилтдаг хуульдагчд болцсон байна. Польшийн тагнуулууд байна, Германы тагнуулууд байна, Японы тагнуулууд манай дотоодыг хамгаалахаа манай цэргийн тагнуулууд чи эзэлсэн байна шүү дээ. Энийг засаач гэж. За ингээл давлгаа хэлнэмдүүлэлтийн дараах давлгаа эхэлж байгаа байхгүй. Дөрөв би дурдсан Берж нэгэд зөвлөлтийн цэргийн тагнуулын газрын дараах латив хүн. Энэ бол одоо тэрэн шиг дэм цэргийн тагнуулын дараагаас ер нь тэрнээс хойш гараагүй гэж одоо Орсын төгчөд үзэж байгаа юм л да. Хамгийн түрүү энэ үнэ баримтлаад тэгээ нэг орлогчоор нь ажиллаж исэн хүмүүсийн судлахаар нэг нь Таир байхгүй. Тэгээ 1937 оны 7 сарын сүүлээр Таирыг зөвлөлт рүү дуудаж ирсэн байна. Яг тэр үед Дэмэд Жанжин зөвлөлтөд айлчлагддаг асуудлыг нэлээд хэдэн жил тавьсан л да. Дэмэдийг айлчлуулъя гэдээ Баршилов зөвшөөрлөөгөө Дэмэд чинь 7 сарын сүүлээр 1937 оны 7 сарын сүүлээр зөвлөлтөд ажиллахаар Улаанбаатараас гараад хойшоо хөдөлсөн байхгүй. Гэтэл яг тэр үед Таирыг өмнө дуудсан байсан. Таирыг баривчлаад тэгэнгүүтээ Дэмэдийн одоо ажиллах асуудлыг замаас нь туслаад буцаад явгээд. Эндээ ажиллаж хойшлуулсан тийм ээ. Тэгээ хойшлуулсан. 8 сар болсон. Тэгээд Таир бас мэдүүлэг авангуудаа Таир за Дэмэд бол Японыг баримтлагч маа. Гиндэнтэй хамтран ажилладаг хүн. Төрийн эргэлт хийх гэж байгаа. Айран бол Дэмэдийн талд. Та нар энийг янзлахгүй болохгүй гэдэг мэдүүлэг өгөөд. Тэгэнгүүт Дэмэдийг ер нь цааш нь харуулж иж одоо Монголд цэргээ оруулахгүй болохгүй юм байна. Яг тэр Монгол ардын хавьсгал цэрэг бидний эсрэг ажиллах юм байна гэдэг дүгнэлтийгээд тэгээд Дэмэдийг 2 дахь удаага урьсан байгаа хойшлуулж байгаад. Тэгээ ерөөсөө Дэмэд зөвлөлтөд айлчлахаар явж байгаа. Замд нь хэн тасаж уудаж ийн гэхээр одоо түрүүн хэлсэн дотоодыг хамгаалах ардын комиссарын орлогч бөгөөд улсыг ялгуулсан газрын дарга Фиреновский дээр нь Улаан айрын улс төрийн газрын дарга Смирнов тэгээд дээр нь манад бүрэн эрх төлөөлөгчөөр томилогдсон одоо Миронов тийм ээ. Энэ гурав ерөөсөө эрхүүд зандаа уулцсан байна. Тасч одоо уулцсан юм уу, даарлцсан юм мэдэхгүй ямар ч гэсэн юм зам таарч байгаа. Ингээд Дэмэд цаашаа яваад 8 сарын одоо 17 19 20 чөлөө нэг зөвлөгдөө олцолгүйгээр хоолны орлого одоо уулж нас барсан гэдэг. За яг тэр үед энэ гурав бол Монголд ирж байгаа. Тэгэхээр чин зам харилцаа хэцүү байлаа шүү дээ. онгоцоор байсан. Тэгээ улаан удаас онгоцон цуугаад энэ гурав одоо Бандхатар бууж байгаа. Тэрийг бид мэдээгүй. Буучхад тэр чинь том онгоцоор бууж чадахгүй жижиг онгоцоор бууж ирсэн л та. Буучхад шууд одоо бүрэн эрх төлөөч газар ирээд тэгээ амар сайдтай уулзсан байна. За бид ирлээ нэгдүгээр. Хоёрдугаар танахыг одоо Япон эзлэх гэж байна. Яг тэгэхээр одоо Дундад тэргийн улс Японы дайн болчихсон.
юуг Японы зэрэг орж ирэх гэж байна. Ямар ч бас улаан армийг одоо байрлуулахгүй болохгүй нэ. Та одоо аль биесээр өсөлт өгөхгүй болохгүй нэ гэж. Амар сайн улаан арми аль хэсэг нь ороод ирсэн. Эхний хэсэг нь яг хэл тавцсан байсан. Тэгэхэд амар сайд их ухаантай хоёр зүйл хэлсэн байна. За нэгдүгээрт улаан арми орж ирээд биднээс гадна өөр Монголыг хамгаалах юм байгаа үстэй. Хоёрдугаарт улаан арми орж ирээд өөрийнхөө зардлыг та нар өөрсдөө даана гэжтэй гэж байгаа байхгүй. Тэр чи ерөнхий сайд аж ахуй одоо эдийн засгийн хариуцж байгаа юм чинь тэгж хэлсэн шүү дээ. Асуудал байхгүй л гэсэн юм. Тэгээ яг хинээр одоо зөвлөлтийн улаан армийг оруулж ирэх өсөлтөө бичүүлэх үгээд амар сайд бас ухаантай Чавлсан дуудаад за чи өсөлтөө бичсэн гэж. Чавлсан бол бас тиймч тэнэг хүн биш шүү дээ. За би хөсөлтөө бичээд та бүхэн тослоно гэж зөвлөлтөнд талд хандсан байна. Тэнгүүд нь тэр үед бүр их төлөөлчдийн газрын элчин зөвлөх нь Златкин гэдэг дипломат байсан л да. Тэр сүүлд болсон байсан. Тэр хүн яриад хөсөлтийн орсоор бичээд тэгээ яг тэр дорой бичээд тэгээ маргааш нь манай улсын баг хурал ардын сайд нарын зөвлөлийн хамтарсан урал болоод хэлцээд хамгийн дөрөв Чавлсан санал гаргасан. Ер нь улаан армийг оруулж ирэх зүйтэй. Тэгээ загтлаа батлаа тэгэл явуулсан. Тэгээ явуулангууд ерөөсөө цаанаас хариу бэлэн байсан Молдовын хариу ирээд одоо таануудын хүсэлтийг хүлээж аваад улаан армийг оруулъя гэдэг 1937 оны 8 сарын 25-нд 26-нд шийдвэр гараад улаан арми манад орох эрх зүйнтэй болцсон. Ингээд гол хэсэг нь орж ирсэн. Ерөөсөө замын өд хүртэл явсан. Тэгээ дөрөв баабарга хэллээ ч та замдаа чойр дээр буугаад эн чинь одоо цэргийн хаан байрлуулах ухаарг нь болох уу гэдэг асуудал эзгүй тал байна. Хот сууны алга. Их олон цэргийг чинь байрлуулах одоо байр сав алга, дид үтс алга. Хамгийн дөрөв одоо байж болох дид үтс нь Монголд бол сүм хийд байсан. Олон барилгатай, олон хүн амьдардаг учраас том сүм хийд. За энэ байрлуудыг техникийн асуудад гарч ирээд тэгэл үндсэндээ энэс чинь дал болоод манайд 5 дугаар цаваа гэж хэрлэгдэжсэн дам нарыг устгах ажил одоо зөвлөлтийн удирдлагаар их хөө, дэмждгээр их хөө одоо шууд ихсэн л дээ. Бид нар энэ халахлын тухай яриад байна. Тэгэхээр Оросын хуулиар одоо үйлчилж байгаа хууль гэдэг юм уу юу гэдэг. Архивд байсан 80 жилийн дараагаар яг юм чинь ил гарах хэрэгтэй байхгүй юу? Энэ тайлбар гарч ирсний дараагаар бид нар халахлын дээр үнэхээр юу болж юу гэдгийг л одоохон зөв ойлгох болцоотой болсон. Зөвхөн энэ тайлбарын үүднээс Оросууд Японтой байлдах төлөвлөгөөгөө аль 34 оноос хийж эхэлсэн юм бэл. 34 оноос хийж эхэлсэн. Монгол улсад энэ хадгалт байлдах цэргийн үе 57 дугаар тусгай отроод сая ярьлаа Конуу толгойсон энэ отруудыг Монгол руу оруулж ирэх гэж дэмэд гиндэн хоёр ч бол улсын хоёр том болоос татгалзах. Та нар Японд тань зэвсэг буул өгчлээ. Бид нар өөрсдөө үзчихье. Сүүлд гиндэн хэлсэн. Тийм их дурн хүрээд байгаа юм бол тэр Орос Япон хоёр л байлднаас Манжгаа Монгол хоёр манад ямар хамаатай. Бид нар яагаад зөв зүгээр л байж байгаа шүү дээ. Хоёулангийн алжээж цэрэг орж ирсэн. Монгол улсын зөвшөөрлгүйгээр 1937 оны 8 дугаар сарын сүүлчээр Оросын бараг 30 мянган цэрэг л байдаг юм да тийм ээ. Орж ирснийхээ дараа Оросын дотоод юмны сайд сайд Фиреновский Батлан хамгаалахын сайд Спирнов энэ төр орж ирээд шууд тулгаад амар Чавлсангаар гарын үсгэж оруулсан. Улаан цэрэг Монголд 2 дахь удаа нэг нь 21 онд орж ирсэн шүү дээ. 2 дахь удаа орж ирэхдээ аль хэзээний өнгөрчсөний дараагаар орж ирсэн. Яг энэтэй адилхан 21 онд юм үйл явдал болсон. Данзан бодоо хоёр гэдэж болоод нөгөө анхны 7 болоо гэж хэлцээрээс усалцсан шүү дээ. Та нар цэрэг оруулж яах юм бэ?
зэвсэг өгчих бид нар өөрсөнд гамууд хөөгөө гаргах чи бид нар чинь мундаг улсууд байхгүй юу. Ингэнгүүт нь эндээс зүхтааж гарсан гамингууд хягтэр Оросоос туслаж байгаагаар тулцсан байхгүй юу. Тэгэнгүүт нь чинийгээр өөрөөр нь гараа өсгөх зориулаад чиний дүүшээс ихээр та нарыг яг цөмөрөнгөр энэ юугаар гаргачих. Хягтэр гаргаад манжуураад буцаагаад оруулчих. А та нар шандны яс гэхдээ зэрэг биднийг Монгол руу орох хятадын засгийн газрын өмнөөс тийм урилга бичээд яачих. Тэгээ чиний гараа өсгөх зорсон байхгүй юу. Үгүй чи Сүхбаатар зөөлсөн юу өнтер зураагүй. Тэгэж улаан цэрэг 21 онд орж ирсэн шүү дээ. 66 оны юу чи их сон бас дахиад Цэдэн болын гараараа бичсэн юу гэдэг. Хүсэлттэй. Дорнодод байдал их төгсвөртэй болоод гэж байгаа. Монгол хэл мэдэхгүй хүн байхгүй юу бас заадах ч юм уу. Дорнод аймаг юм шиг яриад байгаа шүү дээ. Гэтэл дорн дахин тэгж хэлэх гээд байгаа байхгүй. Хөөхий гараараа бичсэн юм. Тэр үтсэн юм дээр зөвлөлтийн цэгийг оруулахгүй бол дорнодод одоо байдал хэцүүрсэн учраас гэж бичсэн гараараа бичсэн юм байдаг. Тэр нь хадгалагдаж байгаа. Дараагаар нь улс төрийн товчны гишүүдээр бүгднгээр доотлолтод гарын үсэг зурулсан байдаг. Тэр юм дээр өөрийнхөө бичсэн юм дээр бүгднгээр гарын үсэг зурулаад улс төрийн товчонд тогтоод гарсан. Тэрийг үндэслэж гарсан. Дараагаар нь нөгөө тхийгөө сайхан юм гоё урилга болгоод хойш нь явуулаад орсон. Тэгэхээр 67 цэрэг орж ирсэн шүү дээ. 66 цэдэн бол 1 сард орж ирээв ч та юу хэм Брежнев орж ирдэг чи тийм ээ. Нэгэнт товчоо тэр чигээр гарын үсэг зурцсан чи манай хүн тэр асуудлыг яг гэж анхудаага Оросын зөвлөлтийг өдөрлөгч Монгол улсад орж ирлээ шүү дээ. Он жилийн урсгалд саарлгүй олон удаагийн сорилчилгаатыг даван туулсан Монгол зөвлөлтийн нарийн түүхэнд нэгэн шинэ хуудас нэгдлээ. 1966 оны 1-р сард зөвлөлт холбоот улсын коммунистийн төвхөрөний ерөнхий нарийн бичгээр Леонид Ильич Брежнев төрөвтэй эдхэн хүндэт зочид албан ёсны найрсаг ажилдаа Улаанбаатар ирлээ. За нэгдүгээрт одоо манай хойд хөршин цэрэг яхраа манад орж ирсэн бэ? Хизээ орж ирсэн бэ? Ямар шалтгаанаар орж ирсэн бэ гэж. Нэгдүгээрт сая Бабраа хандж байна. 1921 онд анх орж ирлээ гэж. 1921 онд улаан арин Монголд орж ирэхдээ Ардын төр засгийн газрын урилгаар өөрөлдөл 1921 оны 4 сарын ихэр өгсөн урилгаар үндэслээд эргэцэн үндэстэй байна гэж үзээд орж ирсэн. Гэтэл тэр үед хүрээнд богд тэргүүтээ Монгол улсын хууль ёсны засгийн газар оршин тогтнож байсан. Тэгэхээр энэ одоо хууль ёсоор орж ирсэн үү гэдэг асуудал гарч ирнэ. Хоёрдугаарт улаан арин Монголд орж ирээд ямар даалгавартай орж ирсэн бэхээр хэрвээ эн чин дундад тэргийн улсын бүрэлдэхүүнд байсан Монгол улс шүү дээ. Хэрвээ орж ирээд дундад тэргийн улсын цэрэгтэй Монголын нутагт тулгаруул байлдаж болохгүй холбоотны ёсоор уулзсан шүү. Та нарын ганц үүрэг бол бороо өнгөрний цагийг л хөөж гаргана. Хоёрдугаарт сая хөндлөө. За нөхцөл байдал өөрчлөгдөд, манжуур Японд эзлэгдээд одоо зөвлөлт холбоот улсын хувьд бол тэргүүлэх аюул нь Япон боллоо. Тэгээ энэ үднээсээ бас Монгол улсыг харна шүү дээ. Яг тэр Монголыг өөрийн холбоотон гэж үзэж байгаа, өөрийнхөө нөлөөний бүс гэж үзэж байгаа. Түрүүн Баабурга хэллээ. Оросын эзэнт улс Япон хоёр нөлөөнийхөө хүрээг дэлхийн нэгдүгээр дайнаас өмнө хэд хэдэн хэлэлцээрээр хуваачсан. Түүний дотор гадаад Монгол буюу одоо өнөөдөр бид нар бол Оросын эзэнт улсын нөлөөний бүс болчихсон байсан. Тэгэхээр энэ хоёр чинь нөлөөнийхөө бүсийн одоо хязгаар гэдэг юм уу, хэл гэдэг юм уу бас би үнэлээгөө нэвтрэх гэж оролдоно. Нэвтрэхийн бас хязгаарлах, тасан зогсоох, сэрэмжлэх асуудлууд зөндөө гарна шүү дээ. Тэгэхээр 1934 оны эцээр Монголын одоо намсгийн төлөөлөгчд хуучин зөвлөлт бодустай ажиллах үеэр асуудал яригдсан. Энэ үеэр гол асуудал нь зөвлөлтийн талаас тавьсан асуудал бол манайхаар зөвлөлтийн цэргийг бүгд найрамд Монголд улсад оруулах хүсэлтийг албан ёсоор гаргуулах гэж л одоо яриа хэлцээсэн байдаг. Тэр үедээ Сталин хоёр санал тавьсан. За та нартай нэгдүгээрт бид нар одоо хил залгаа олон улстай байгуулсан гэрээ хэлцээнийхээ жишгийн дагуу үйл давталцах гэрээ байгуулъя гэдэг. Яг гэхдээ та нар бидэнд давтлах гээд энэ шиг гэж байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө яриа хэлцээнд олж ирсэн улсууд чинь бүгд инээлдэж байгаа байхгүй. Одоо яг шог яриа л да нэгдүгээр.
Гэхдээ энэ эдэн биш, та нартай үйл давталцах гэрээ байгуулъя гэж. Хоёр дахь нь та нартай харилцан үйл давталцах хэлцээр байгуулъя. Хоёулангийн нууцаар байгуулъя гэж. Тэгээ тэрнийг тайлбарлаад яг тэрийг манай ерөнхий сайд гендэн дотоодыг хамгаалах газрын дарга Намсраа хоёр ойлгож байгаа юм л да. Гэхдээ яриа хэлцээний байдалд бол мэдэн бодолсон, одоо бидний хэлдгээр мэдэн бодолсон байдал гаргаад цэрэг оруулах юм уу, яах юм гэдэг дээр нь ерөөсөө хариу хэлээгүй байгаа. Тэр үед ганцхан Дэмэд Жанжин бас яриа хэлцээнд оролцож ирсэн. Дэмэд бол өөрийнхөө салбарыг бодсон. Цэргийн сад Баттан хамаач салбарт зөвлөлтөд цусамж авах хэрэгтэй. Цэргээд ижих хэрэгтэй гэдэг хүчнээс бас жаахан тийм оруулсан ч яахвтай гэсэн байдал. Гэхдээ Дэмэд юу гэж хэлсэн гэхээр дайн гарвал танай зөвлөлтийн цэргийг оруулъя гэж хэлсэн байна. За ингээд үндсэндээ яриа хэлцээний төгсгөлд бол одоо харилцан үйл давталцах гэрээний маягаар одоо харилцан тохирох гэсэн ийм хоорондоо ярилцсан болов уу гэж бид ойлгож байгаа. Гэхдээ энийг ботолсон архив баримт одоо хүртэл байхгүй. Ингээд 1935 оны 1 сард Монгол Ардын Хувьсгал намын төвөрөний бүгд турал одоо гендэн нарын айлчны нүг авч хилцгээд тэн дээр бол одоо зөвлөлтийн цэргийг оруулна ч гэдэг юм уу, харилцан үйл давталцах гэрээ байгуулад ч гэсэн юм уу, тийм асуудлыг хилцлээ гэсэн юм байхгүй байгаа байхгүй. Нууцаар хийгдсэн юм уу мэдэхгүй. Гэг хүндхийн асуудал 1936 онд харилцан туцах протокол гэрээ байгуулах үед оршил дээр нь бичсэн байгаа. 1934 онд одоо джентльмен гэрээ байгуулад 3 дахь цулаас аюул тулгарх юм бол зөвлөлтийн цэргийг оруулна гэж тохирсон гэдэг. Тэгээ энийг бас бид нарийн судлах ёстой байгаа юм л да нэгдүгээр. 1904 хэлсэн 37 онд зөвлөлтийн улаан армийг Монголд улс байрлуулах бол яагаад дөрвөн баабар хэлсэн. 1937 оны 7 сард Дунд Өдргийн улс Японы хооронд дайн үслээ. Хин энтэй дайн зарлаагүй. Японы нэг тийм бодлого ч юм уу, арга ч юм уу одоо мэдэхгүй. Хүнд дайн зарлдаггүй, бусдад дайн зарлдаггүй. Тэгсэн мөртлөө дайн хийгээ явчтай нэг юм байна. Японы засгийн газар Дунд Өдргийн улсын эсрэг дайн зарлаагүй. Тэгсэн мөртлөө байлдаанд ажиллагаа хийх төс. За ингимэгц одоо зөвлөлтийн удирдлага Сталин бодно шүү дээ. Энэ эхэлсэн дайн Монгол руу орж ирнэ. Яг гэвэл монголч нь угаасаа Дунд Өдргийн улсын бүрэлдэхүүнд байгаа учраас эргэцэн үед Японд одоо Дунд Өдргийн улсын нутаг дэвсгэр рүү байлдаанд ажиллагаа явуулах нь тэр хүнд байгаа байхгүй юу? Та бүхэн манжгааг заавал хэрэг хэвээр. Энэ байлдаанд биш үү? Нэг байхгүй болсон улс манжгаа шүү дээ. Энийн үүрэг орол ерөөсөө хүндэтгэхгүй байгаа шүү дээ. Энэ газар орон хилийн шугамч нь би бол тэгж бодож байгаа. Тэр Японтой ер нь ямар хамаа юм бэ? Тэг чи манжгаа гэж улс байсан шүү дээ. Таны хэлээд байгаа сая баргууд биш шүү дээ. Барга ноёд чинь энэ алах голоор л одоо хэл байх хэрэгтэй юм биш үү? Бид нар ч угаасаа л нааш цааш явдаг гэдгийг японочдод хэлсэн байх магадлал их байна. Тэгж зурна өгөхөөс Япон мэдэхгүй дээр очиж газар зүйн зурна гэж бол байхгүй гэж би бодож байна. Ер нь юм байлээ. Би чамд зүгээр хэлэхэд нэгдүгээрт манжгоогод одоо зурган дээр байж байгаа тэр Японы байгуулчихсан улс 31 онд байгуулсан улс шүү дээ. Энэ улсын нийт газар нутгийн 3/1 нь манж бараг байсан. 3/1. Тийм ээ. Тэр чинь бол Өмнөд Хянган, Хойд Хянган, Баруун Хянган, Зүүн Хянган гэдэг дөрвөн аймагтай. 3/1 томтлогтой. Энэ бол угаасаа өвөр Монголд хамаардаггүй байсан. Энэ бол сүүлд нь Маогийнхан орж ирээд нөгөө баргыг барьж яваад өвөр Монголтой нийлүүлээд одоо өвөр Монголтой хамаардсан болохоос өвөр Монгол биш бараг гэдэг тустай. Миний бүх үтсэн юмд дандаа бараг гэдэг тусны үтсэн байна. Тэгэхээр энэ хүмүүсүүд хоёрдугаарт бол Японоос хамгийн их эрхлүүлж исэн газар нь эрхлүүлэх үндэсний хувьд эрхлүүлдэг газар нь одоо Минжан гэж өвөр Монгол
дэмжигдэн дурыг Манай явдаг. казиногийн Нөгөөх нь бараг. байгаа шүү дээ. За энэ бараг хоёрыг бол японочууд маш их итгэжсэн. Эднэрт бол сургууль, эмнэлэг байгуулсан, Японд өвөл норн сургасан тийм ээ. Хятад үндэстнийг бол үзэхгүй. Монгол үндэстэн дээр бол тусгайд нь яасан. Манайд нэг одоо том хэлмэгдүүл явсан нэг шалтгаан хэрвээ японочууд гадаад Монголыг эзлэх юм бол энэ хэдэн дуракууд чинь одоо сайхан хатаг сүвээрэл гүйл гэж. Яг тэгэхээр японууд эрэхтэй гэвэл тийм Минжаанд ч гэсэн юунд ч гэсэн бол хатаг сүвээрэл гүйжсэн. Баярлалаа та нарыг хятадаас үднийг чөлөөлсөнд чинь чөлөөлөгч гэд нэрлэж ирсэн. Тэгээ хайлаар гэдэг чинь бол нийслэл нь байхгүй юу? Одоо тэр юу нэ чи те. Тэгэхээр энэ дэр хардлага үүссэн байхгүй. Тэгээ Япон шиг орох юм бол Оросд явд. Эдгээр чинь гиндэнд олон удаа ирсэн. Танай лам нар чинь 100,000. Намын чинь гişүүн 10,000. Наад бол чинь Япон руу яаж гүөх вэ тийм ээ? Гэтэл Япон бол энд үнэхээр баргын хувьд ч гэсэн өвөр Монголын хувьд ч гэсэн бол чөлөөлөгч нартай байсан. Гэтэл энэ дээр барга ноёдын асуудал гарч ирж байгаа. Бид манжгоог ярьдаг нь юу гэхээр барга ноёдын байр суурийг бас ярих хэрэгтэй. Угаасаа асуудалтай байсан уу байсан. Хэдгээр зуунаас эхлэх нь би мэдэхгүй. Хилийн дээс маргааны асуудал байсан учраас Манчин улсын үед одоо 19-р оны сүүлчээр халах ноёд барга ноёдын хоорондын асуудлыг шийдэхээр Манчин улсын нааны зарлаг гараад та нар асуудлыг шийдэхэд тэгээд хилийн асуудлыг шийдсэн нэлээд хэдэн бичиг баримт гарсан л та. Энэ бол тэр үед одоо Баба хэлгээр 1962 он хүртэл хилийн ярилцаг тогтох хүртэл дээр нь 1939 онд хилийн одоо маргаантай асуудлыг шийдэх үед ч гэсэн гол тулгуур болсон бичиг баримтууд болсон. Халахлын тулдаанд орсон Оросуудын нийт бие бүрэлдэхүүний хэмжээ бол маш өндөр. Энэ 57 дугаар корпус орсон ч юм биш, дээрэс нь бол Шүкв дээрээс нь Штерн дээрээс нэмүүлээд дахиад 60,000 зэрэг оруулсан байдаг. Ер нь 60,000 болцол гэдэг. Томоохон дайны хэмжээс их юм болж байгаа юм л та. Энд монголчууд ямар үр гүйцэтгэв вэ? Албан ёсоор Монгол манжгоогийн дайм байгаа. Албан ёсоор. Наад чинь төвтэй. Тийм учраас халах голын металл маань сэлэн бариад морь унтсан хүний зураг өгдөг шүү дээ, тийм үү? Түүнээс жинхэнэ дайм бол танк их уу онгоцны дайм байсан болохоос биш морь унаад мод тохоод сэлэн бариа явж байгаа хүний дайм байгаагүй. Гэхдээ тэр шин тэгж сурчлах учиртай учраас одоо манай медаль санаж байгаа тийм ээ. Ийм нөхрий. Энэ сэлэн бариад явсан нөхдүүдийн оролцоо ямар байсан бэ гэдэг асуудал байна. Би их сони мэд яг зөвлөлтийн одоо армийн давшилтанд орсон орчин үеийн техникээр байлцсан хүмүүсийн тоо гарсан л да. Тэр Монголоос 4 танк орсон байна. Гэтэл тулдаанд орсон нийт одоо танкны хэмжээ бол 250 орчим бол зөвхөн Оросын талаас байсан байна. 250 танкын дотор 4 танк л нааж явж л дээ. За яг Оросын ч юм уу тэрийг мэдэхгүй. За Монголын нийт нисгчдийн тоо бол 27 мэргэжлийн нисгч байсан гэж байгаа. Монгол улсч анхны баатар нь Дэмбэрэл Шагдар сүрэн гэж 2 хүн байлаа. Японы талд урвсан эргээр хоёулангийн буудаад алчихсан тийм ээ. Тулалдаан бол ерөнхийдөө энтэй талаас Оросын Японы орчин үеийн танкаар үзэлцсэн. Энэ танкын дотор их том үүрэг гүйцэтгэсэн нь бол Японы Mitsubishi Z гэдэг юм хийсэн байлаа. Онгоц. Энэ бол тухайн үедээ дэлхийд хамгийн сайн онгоцны нэг байсан. Хамгийн сайн онгоцны нэг байсан. Оросд энэ бол тэр хөтгөөр Америкт тийм онгоц байгаагүй. Mitsubishi Z гэдэг онгоцоор. Zero. За zero. За Zero анх бол байлдааны ажиллагаа хийсэн газар болохгүй. Ингээд байлж яхад энд чинь Монгол цэргүүд чинь бол энэ талаас 6 дугаар морин орон энэ талаас 8 дугаар морин ороо.
Тэгээ одоо Японы танк мангтай ингээд сэлэн бариад нөгөө медаль дээр байгаа шиг очиод тат гэдэг зохино гэж байхгүй тустай байл та. Байсан. За ингээд гэтэл баргын морь хороо гэж байлаа. За 4 5 8 12 үлөө ингээд хоёр том техникээр үзэж шээ. Ингээд үзэж байж жагаад тэгж нэг завсралдаг шээ. Суман дуусдаг юм уу? Бүүн халддаг юм уу гэж зогсдог. Тэнгүүт нэг юм яриа биш шүү. Дараад гэж хэлдэг. Тэнгүүт энэ хоёр талаасаа бол 6 8 дугаар морд хороо ингээд авчдаг. Энтэй талаас юуны баргын бас адилхан. Морь өнөд мод тохоо сэлэн барьсан нөхдүүд пад гэдэг ингээд дайрдаг. Ингээ хоёр талаасаа тэр завсарлагын дунд бол хоёр талыг морин цэргүүд хоорондоо сэлэн бариад ингэж үзэлцдэг. За нэг энэ бол яг хөхтэй зэрэг энэ тулдааныг юу харуулж байгаа нөхтэй зэрэг Манжгоо Монгол хоёрын тулдаан байваа гэж харуулах л зорилготой болохоос тэнд бол бинийгээ сэлэмдээж байгаад алаад хятад байсан юм бол бараг байдгүй юм аа гэж. Гэхдээ жүжигэн дотор оролцож тоглосон гэж тийм ээ. Энэ нь бол яг 1921 оны 3 дугаар сард хягтыг чөлөөсөн амар том дайн гэдэг нь үнэн чанартай монголчууд зүгээр жүжигэн дотор оролцсон болохоос ямар ч юм байгаагүй гэдэг ийм асуудал тавигдаад байна. Тэгэхээр энэ талаар чиний судалсан би бол өөрийнхөө судалсан байсан баримтуудаар ярьж байна л та. Голын байлдаан болох үед яг эхний үед 1939 оны 5 дугаар сард эхний байлдаан болох үед бол одоо Монгол Ардын Хувьсгал зэргийн 6 дугаар морьтын үйц бол одоо үйл явдлын голд зөвлөлтийн одоо цөөхөн зэргүүд тэр нь хоёр тал жигүүрийг хамгаалж байсан байхгүй. За тэгээ үндсэндээ тэр 39 оны 5 дугаар сарын байлдаанд бид бол үндсэндээ ялагдсан. Бид өнөөгөө өдөө төвшөрж байгаа л да. Тэр үед 6 дугаар морьтын үйц 2 хорооноос бүрдэж байсан. 17 14 дугаар морьт хороо гэдэг. 17 дугаар морьт хорооны дараагаар дандаргуй томилогдсон. Бид нар хойсон 1939 оны эхний 1-2 дугаар сард Монгол Ардын Хувьсгал зэрэгт байсан одоо боловсролтой сургууль төгссөн бүх хүмүг хэлэмгдүүлээд дөнгөж сургууль төгсч ирсэн улсуудыг 1939 оны одоо 3 сар ихээр хорооны дарга, дивизийн дарга тэгээ дээшээгээ томилсон байхгүй. Эдгээр чинь зүгээр одоо дунд сургууль төгсч ирсэн, төгсөж ирээд удаагүй 3-4 сар болсон улсууд. Тэдгээр чинь улсууд нь өөрөө Тэвэрийн морин цэргийн ангийн улсууд байхгүй. Морин цэргийн гол төлөв. Тэгээ гол төлөвтэй. Танкны хүн байгаагүй. Ловсон доноо дотоод явны хүн. Цавсрын чинь өөрөө Тэвэрийн морин цэргийн анги байсан. Жанжээш таавн дарга байсан намсараа баригдаад явах үед одоо энэ албан тушаал томилогдсон л дээ. 1939 оны 3 сард томилогдсон. Бусд нь бүгдээр тийм. Тэгээд нэг байлдаа эхлэхэд та боддоо 2 сар энэ дараа байлдаа эхэлж штэ. Дивизийн дарга шаарыг байгуулах эхлэе. Торооны зарагч нар дараа нар одоо ямар бүрэлдэхүүнтэй ямар төвшөнд байсан улсууд өгч нэгдүгээрт. Дандарбаатар байлдаан эхлэхэд 17 дугаар морьт хорооны дарга байсан. Яг үнийг хэлэхэд сайн байлцсан. Гэхдээ манерын өмнө зогсож исэн хүчин хэн байсан гэхээр баргын морьт хороо байсан. Япончууд үнэлэхдээ хамгийн сул одоо бэлтгэдэггүй анги үхтэр баргын морьт хороо гэж үздэг. Зөвлөлтийн сурагч нар зөвлөлтийн зэргээс одоо удирдлагаас биднийг үзэхдээ хамгийн сул бэлтгэгдсэн улсад Монгол Ардын Хувьсгал зэрэг байсан гэж. Дээр нэг гол юм байна. Дөрвөн биелс 1939 оны ихээр Монгол Ардын Хувьсгал зэрэг ер нь Монголын зэрэг төлжигээрээ
зүйддэг эсэргүүцээр бослог гаргахаар бэлтгэжсэн. Энийг одоо бид нар сайн үндэхгүй байхгүй юу? Бэмбагийн Биш. Ерөөсөө биш. Ерөөсөө тийм байсан. Хишги бэмба гэж бас Тэр бол сүүлдээ. Тэр бол одоо Сталин Чаус хоёр 1938 оны сүүлээр одоо бахан уулзлаа шүү дээ. Манерын өгсөн өргөд даалгаврын өгтөр зөвлөлтөөс нэгдүгээр ерөнхий сайд амрыг зайлуул чи засгийг ав. Амрыг түшиж байгаа гол хүн хэм байх гэхээр цэргийнх нь байна. Монголын цэргийнх нь байна. Ийм учраас цэргийнхнийг асуудлыг шийдэгч. 1938 оны 11 сард Берия дотоод явдлын яамнаас сайдаар томилогдож байгаа. Одоо нэг асуудлын өгтөр Чаус Бери хоёр уулзсан уу гэдэг асуудал гарч ирж байгаа байхгүй юу? Явахаас өмнө. За Чаус ирээд хамгийн дөрөв хийсэн асуудал нь засгийг авахын тулд Монголын цэргийн удирдлагад байсан бүх хүмүүсийг 1-2 сард бүгдийг хэд бүгдээс. За ингэнгүүт хинч байхгүй болчихж байгаа байхгүй юу? За ингээд амар сайдыг зайлуулад тэгээ халхан голын байлдаа эхэлж байгаа. Сая Чаусинг дурдлаа. Чаусинг нэг хоёлоо 2-3 үг ярил яасан юм бэ? За тэгээ гэж тий. Би бол нөгөө өөрийнхөө өнцгөөс харах гэдэг. Гэхдээ Чаусин ч элсэгдсэн юм биш үү гэдэг нэг тийм аргумент. Тэгээд нөгөө 38 оны сүүлд хагас жил байхгүйсэн шүү дээ. Тэр үчи Сталинтай 2 удаа уулзсан. Нөгөө өдөртөө хэдтэй удаа уулз. Тэгээ эренгүүтээ манай энэ цэргийн жанжингууд миний эсрэг бослог гаргах гэжсэн учраас гээд 2 дахь том давлгаа гаргаад бүх цэргийн үлдсэн жанжингуудыг 39 оны 1 сар 2 сард бүгдийг нь устгаад тэгээ одоо наад лувсан доноо одоо хин юм бэ бүгдийг жоох хөөхтүүдийг ингээд тавьчихж байгаа байхгүй. Тэгээд амрыг 3 сард хусч хаяад тэр халах голын байлдаа манерт бол тэр холоо манер бол засгийн эрхийн төлөө тэмцэжсэн, засгийн эрхээ авахыг үсэжсэн. 7 сарын сайн таны хэлгээд 7 сарын 11-нд нэг үлдсэн хэдийгээ цааш нь харуулъя шүү дээ. Өөрийнхөө ганц холбоотон лувсан шарав. За тэгээ манай ерөнхийлөгч нөгөө довчин барьж аваад чинь байлдан болж яхад нөгөө хэдийгээ барьж аваад тэгээ хойш нь хөрвүүлнэ гэдэг чинь энэ хүнд одоо ямар бодол байсан байх гэж. Тэгээ би тэрийг ингэж хэлэх гээд. Өөрийнхөө өнцгөөс харах гээд. Одоо миний өнцгөөс. Энэ юусоо нөгөө элсэгдсэн юм биш үү гэсэн юм хэлэх гээд. Би бас тэгж бодоод байна. Ягаад гэвэл одоо шин Женко ерөнхийлөгч байхад баяраас нэхлүүлээд инксаас нэхлүүлээд бүгд нь мөрсөн шүү дээ. Бас эсгэгдсэн юм шүү дээ. үгүй Би бол асуултаа харбуулж хараад. Тэр үед эсвэл орчин үед эсвэл хоёр өөр зай. Азизи ээжсэн эсвэл байсан. би Чаусинг бас нэг ойлгох хичээдэг. Энэ хүн энэ Монголд бүхэл хядлаг мэдлэгийг удирдсан үнэн. Энэ бол бүрэн барьцаалагдсан хүний ажиллагаа болохоос биш. Урдсан хүний ажиллагаа гэж хэлэхэд бол бас хэцүү. Ардталд нь энд 100 мянган цэрэг байж хахад Яа тэр бол гоё. үгүй яах юм бэ? Хоёр ах маань түүхчид судлаачид одоо бүх зүйлийг мэдээд байсан. Би тэр чинь мэдэхгүй болохоор өөрийнхөө цаг үетэй холбож шаардсан байна. Одоо шин Чоблс анхандаа устарч байгаагүй гэж Женкоч ч устарч байгаагүй. Сүүлд нь яг үйл явцсан ингээд давхцаад яваад байгаа. Би эднийг цөмөргөнд барьцаалагчсан улсууд гэж боддөө. Сэдэн бол дахиад шоронд орсон. Эсвэл биш барьцаалагдсан. Энэ үнэд улс төрийн томьёол. Эрхүүд сууж явахдаа дахиад шоронд орсон. Шоронд орохдоо ямар асуудал толгоон засах асуудал байсан. Сталины Кировыг алгацсны дараагаар яасан гэхдээ бүх гэмт хэргийг хүнийг 12 наснаас нь ахуулаад дэд хэмжээгээр бүгдийг нь авна гэсэн. Яг тэр өлсгөлэн болж явах тэр үед бол толгоон засах хуурамч хийхэд ч бол шууд цаасан ялтай юм байсан. Самсурмын дурсамжин дээр
Би очиж сулдсан гэд наадаг байхгүй юу? Хэнийг? Юу Хэнийг? Цэдэн болыг Одоо жаргаас. Гэтэл тийм одоо тэр үеийнхээ аимшигтай тэр хийсэн хүнийг найз бас нэг оюутны хурж ирээд сулна гэдэг зүйл болчихсон зүйл байна. Манай нэг хууч нах яамны намын орон дөргөсөн агуанган битсэн дотоод явдлын яам юу ч үлээ нэг 91 онд гарсан жижиг тахим лөө тэн дээр болохоор 38 онд маршал хойно байж явахдаа Сталинтай уулзах гээд Цэдэн бол гэдэг нэг оюутныг олоод ир гэж. Тэгээ нөгөөх нь ирж амжаагүй ч үл ирэхүүгээс ханасч үлээ. Тэгээ ганцаараа ороод уулзсан юм аа гэдэг нэг тийм юм. Тэр чи би цааш нь бүр тодруулсан. Цэдэн болыг сургууль төгсөнд өөрөө ярьсан шүү дээ нөгөө хин дожид те. Тэгээд тодорхойлт бичээд тэр гэдэл бүр комментээр нь очиод дотоод комментээр нь очиод намайг чи одоо сайхан сургуулиуд төгсдөө сайхан амар гэж хэлээд тэгээд намайг өөрөө би ваахан зугаалаад аялаад гэж тийм ээ. Тэгээд манай хүн тэр зугаалаг дууссан дараа Москвад элчин сайдын яам дээр байсан байна. Элчин сайд нь бол самбуугаа байсан. Тэр 3 давхрын өрөөнд одоо чартак гэдэг нэрлэнтэй. Тэрэнд Цэдэн бол байж ирсэн байл. Тэгэхээр тэр байр байсан юм уу? Авцсан байсан юм уу те? Авцсан байсан. Тэр чинь нэг юуны Оросын нэг язгууртныг дараа зогтоочихдаг зэрэг тэр байрыг Монголд өгсөн байлээ шүү. Өнөөдөр элчин сайдын юм дээ. Тий тэр чи өгсөн тий. Сүүлд нь нэхэж өрсөн асуудал ч байлаа. Манай байрыг ороож явсан дахад дараа өрөө өгтөн тийм байж чинь уцааж өгсөн асуудал байсан юм байлаа. Тэгээд тэр байрны дотор чартакнд сууж яхад гинтхэн Чавсан Сталинтай уулзах гээд би 39 оны үед гэлж шүү. 38 оны. 38 оны. Хөөе. Элчин л уцсан юм байлээ. Оюутан Цэдэн болыг Сталинтай уулзахад дуудсан гэж дуудсан юм байлээ. Тэр нөө чартак руу хүсэж нөгөө зөвлөнд байхгүй. Хашгиж явуулсан байсан, гадуур явуулсан байсан. Чи манай Москвад байсан юм уу? Ирхүүд байсан. Москва нөгөө зугаалганы дараа. Цэдэн болын дараа зугаалганы дараа. Кинон дээр бол уулзаад байт юм дээ. Тэгэхэд оюутан Цэдэн бол тийм ээ Сталинтай уулзах хэмжээнд хүрсэн байсан байхгүй. Энэ бол тийм ээ энийг залуу байгаа шүү дээ. Одоо нэг бүдэг юм халахгүй дээр байгаа бүдэг юм өөхтөр тэр нөмргийн сав газарт их байлдаан болсон байна. Тэр байлдаан бол 9 сарын 1-ээс 5-ны хооронд Япон Оросын хооронд зөвлөлтийн хооронд болсон байна. Манайх нэг жоохон байсан. Тэр байлдаан одоо хүртэл гарахдаггүй. За тэгээд тэнд ингээд одоо ман уул гэж яриад шүү дээ. Одоо манай нэг нөмргийн бомб байна. Та очиж үзсэн үү те? Та ман уулыг харсан уу те? Харсан. Тэр гүүрийг бариулсан баг. Би бол цаатлаас нь бүр очсон. Очсон уу та? Одоо ман уул чинь тэр гүүрний чинь цааталт байгаа шүү дээ. Гүүрний сайн байгаа. Тэг. Тэгэхээр зэрэг манай хэл тэнд байсан байж байгаа байхгүй юу? Тэр урд. Тэр хэл дээр чинь манай хэлийн застаа байсан. Гэтэл гентхэн одоо ер нь ялагдах гэж бодсон уу яасан 8 сарын дундуур 20 доор Япончууд тэр хэлийн заставыг хөөгөөд тэр манай уулыг чи эзэлж аваад одоо тэр хоёр голын цутгал байгаа шүү дээ. Гүүр одоо таны бариулсан номерыг чинь одоо тэрхэн цутгал тэр нааш нь хөөж гаргаад голын нөгөөт гэсэн үг шүү дээ тийм ээ. Голын одоо баруун тал руу хөөж гаргаад тэр хэсгийг жидлээ авсан. Тэр нутаг чи ерөөс ингэ цүлхээгээд орцсон байсан биз дээ. Одоо тэр чи хөндөй байгаа шүү дээ. Ингээ цүлхээгээд орцсон. Тэгээд тэр чинь булаагаад авцсан. Тэгэнгүүт Жоко за нөгөө 22 дугаар мартаараа бөмбөгдүүлдгийг тийшээ явуул. Матха одоо янзл гэдэг. Тэгээ нөгөө морд хороо чинь 9 сарын 7-8-нд хөдлөөд 120 км-тэй тэр чинь явхад их өндөр өвстэй хэцүү газар шүү дээ. Тэгтээ яг хугацаа алдсан баг. Тэр бол яхаар 2 хоног хагас очиод нөгөө нөмрөг дээр тэр яг тэр голын чинь наан очиод тэгээ 9 сарын 11-нд байлдаад ялагдчихгүй. Ялагдгаас гадна цаадууд нь их хүчтэй байсан. 4 их байгаа хайчаа явцсан. Тэр их хүү хайсан бас явдалтай. Хорооны комиссар одоо зөвлөх тэ нөгөө манай батарейн дээр хоёр хэрэлдсэн баг. Чи энд байрлуулгүй би энд байрлуулна. Битээ хууц налтай хөрөөд тэгэл яг байлдаан болсон чинь нөгөө их хуугаа авч чадахгүй хайчаа явцсан. За тэгэл бүүн асуудал болохгүй. Тэгээ Жоков зогтсон баг. Наадах шүүхдэг, шийдэг.
Тэгэхээр нэг асуудал. Шүүгүй яхаараа манай цэргийг шийтгэдэг. Монгол цэргийг. Тэ. Тэгээд тэрнээс чинь болоод хорон дарга хорооны комиссар хоёр нь штабын дарга гуравтайгаа баригдаад тэгээ баригдангууд нэг хорооны дарга нэг тийм бадарч гэдэг нэг шаарлах хоёр байсан. Тэр чинь бас доронтой хүн байхгүй. Битээ хоцгээд би аим гоохгүй. Хорооны комиссар Цэдиш гэдэг одоо доронтой хүн сүлд байж аим гойсон байгаа. За би бол буруу хөлий аим өршөөгээд одоо энэ юм засгийн газар архивд байх хэрэгтэй байхгүй. Тэр олдохгүй. Тэгэд хорооны даргыг бууд жалаад аим гойсон комиссар амьд үлдээд 10 жилээр ч үлээ хоригдоод тэгээ хороо ерөөсө тэр чигээр будаа. Та нар ялагдсан мó бааснууд гэдэг. Тэгээд урагч хороо. Урагч хороо болоод. Гэтэ нэг юм хэлээ. Сонь урагч хорооны нэг нөхрөөс сэрэлцэг байдаг. Баргууд ажилласан юм аа. Тэд нар ямар сахлагтай байхгүй юутаа шүү дээ. Тэгээд бид нар уртаас нь тулдах гээд явж байсан чинь хамаг юм болсоо. Сүүлд нь тэрнээсээ буруутсан. Бид нар дээр тушаал ирсэн. Загсаа огч. Гэтэл тэнд баргууд нүмергийн гол нам ман уул тэр хавийн юмнуудыг ижлээ хийсэн. Тэгэхээр энэ бол өөрөө зүгээр логикийн хувьд ярих ухаас яг тэр дээр баримтаалга. Японууд тушаал авсан бол юу боллоо гэж за тэгвэл жоохон газар эзэлчихье гэж явахаар тийм бас тийм арт юм биш шүү дээ. Ийм учраас энэ дээр бол хамгийн сахилахгүй улсууд бол баргууд л байсан. Сарын тулдаад ялангуутаа босго хүчтэй одоо хоёулаа дайнас гэсэгээ сайхан ярилцъя гэдэг тий. Яг тэр үед Англи Францын Боршиловтой гэрээ хийжсэн. Боршилов нөгөөдхөө зөвшөөрдөггүй. Гэтэл тэр яасан гэхдээ зэрэг Германаас Риббентроп ирээд Европыг хувааж авах гэжсэн байхгүй. Тэгтээ зэрэг тэр гэрээг бол ясаг та нартай ярихгүй гэсээр хагаад Англи Францтай унцчихад тэгээд 8 сарын яг тэр халах голын тулдаан дуусны дараагаар тэд нэр Германтай уулзаад гэдэг Европыг хувааж авсан. Тэгэхээр би яагаад асуусан юм гэхээр хэдүүлээс сүүлээс нь асууж байгаа шсэн. Сая нэг сая газар нутгийн алдсан тухай ярьсан шүү дээ. Би дотроо юу гэж харддаггүй гэхээр Орос улс цаанаа тэр Польшийн талагч юм авахын тулд манай энэ одоо бидний яриад байгаа маннуу тэр бөөрнөрийн цаатын хэсэг бараг 62 мянган га асар биш үү? Энийг намилдсан юм шүү. Гэхдээ ийм асуудал байгаа. Тэнд чинь 3 гүрэн нийлчлээ. Герман, Итали, Япон. За айхтар том хятлаг цэргийнхнийг бол сүйдэлсэн шүү дээ. Сталин чинь 37 онд. За энэний дараа нийтийн ямар ойлголт болсон гэхдээ зэрэг Оросын айрам гэдэг бол одоо болсон үчин байхгүй сүйд боллоо гэж сулгагдсан гэж. Тэгэхээр Германтай хэлцээр хийхийн тулд бид чангашуу гэдгийг харуулах шаардлагатай болсон. Ийм учраас энэ гадахгал дээрх тулдаан чинь Риббентроп Молтвын гэрээг хийх үндсэн шалтгаан болсон. Оросд тэгж балардсан юм алга чангуй шүү. Манай холбоотой Японыг бол гусаал хаялаа тийм ээ. Энэ факт ч өөрөө тэр Риббентроп Молтвын нууц хэлцээрийг хийх гол үндэс болсон байхгүй юу? Германууд нэг үгэндээ Германууд Оросыг хүндлэхгүй юу? Орос алж ишээ гэж. Энийг би та нараа яагаад гэтэл хүн хамаа байхгүй. Халах голын тулдааны зэвсэг техник хүн хүчний харилцаа сүүлийн үед баримтаар илэрснээс Оросыг гунд хийх гэсэн байхгүй. Хохирол нь Оросыг амар их. Гэхдээ үрдэн юу? одоо яг өнөөдөр Путин Монгол улсад халах голын ойг тэмдэглэхээр ирэх гэж байна. Тэнд цаанаас нь одоо Курская алдаад одоо бадар дуусч байгаа мөртлөө хаасан халах голын ялтыг нэмэхэд ирж байгаа байхгүй юу? Тэгээд би энэ түүхийг одоо холбох гэдэг. Өнөөдөр ингээд осууд ч юу жижиг Украиныг хийлж чадахгүй 2-3 жил болчлоо. Сая өөрийнхөө газар нутгийг алдчихлаа. Айгүй мэ харагдаад байхгүй юу?
Тэгээд мяа бишээ бид нар чинь алж ирсэн шүү дээ гэдгээ Путин харуулах гэж халахгүй Улаанбаатар том бүлээн авах тэрийг ингэж би холбоож хараад байна. Би өөрөөр хэлээд байна. Халахлын тултаа бол 8 сарын 20-ны явдал. Тийм үү? Путин 5 жилийн өмнө ихтэй 9 сарын 3-нд ирсэн. Одоо төлөвлөсөн дахиад 9 сарын 3-нд ирлээ. Тэгэхээр яагаад амрыг наадмаар гиндэг бүгд нэг улсын өдрөөр чавсаг цагаан сараар алт. Тийм аюух дуртай. Бүр Оросын бүх юмудад тийм байдаг. Тэгэхээр 9 сарын 3-нд тийм халах гэдэгс дахиад 15 хоногийн дараа түрүү ирсэн төлөвлөсөн яагаад гэж байгаа. 9 сарын 3-нд 45 оны 9 сарын 3-нд Япон ялагдаад гарын үсгэж зурсан. Японы ялагдсан өдөр байхгүй юу? Энийг юм асуулт асуух гэдэг. Би ч одоо юу гэдэг төрөө даавж одоо хүмүүжил болгоод дараа нь би зөвлөлтийн 8 дугаар сургууль 6 дугаар сургууль буюу одоо Нисхийн городок Урагчаа Баатар тэнцээ нисдэг. Бид нар чинь нэг автобусаараа манай Монгос руугаа би сургууль руугаа явдаг. Зөвлөлтийн одоо армийн хүүхдүүдийн сургууль сурдаг. Тэгээд тэнцэнээс 4 5 дугаар ангида зөвлөлтийн 8 дугаар сургууль буюу одоо бас л Оросын одоо офицерууд одоо энд байсан Оросын цэргийн одоо дарга нарын хүүхдүүдийн хамт зөвлөлтийн зэргийн тий. Зөвлөлтийн зэргийн. Тэгээд төгссөн байхгүй. Манай шууд найз нартаа Оросоор сайн ярина. Орос юм их уншина. Тэгээд ер нь тэгэл одоо багасаа одоо би ч одоо сургуулийн хоорын осол дуучин ардаа бараг 100 төг зогсоочод осол дуулдаг. Орленок гэнэ октябрёнок гэнэ удаан зан гэдэг. Ингээд тэр үсэл суртал тэр бүх юмар нь боож хөгжиж ирсэн юм баггүй бич. Тэгээ хамгийн анхны ирэлцээ хэзээ төрсөн бэ гэхээр Брежнев босчихгүй. Тэгээ Брежневийн насварлтыг бол амар үсэл суртлаар ингээд янгууд хөөх ийм мундаг хүн бас өчтгийм байх та гэдэг ингээд анх ирэлцээ юу гэдэг. Брежнев шиг ийм том дараа нар шиг өгөхгүй гэж итгэж үсэл санаа бидний толгойд хийсэн байхгүй. Тэгээ сүлд нь ингээд яг хөө тэгээд оюутан болоод одоо гадшаад тусчлаа бас олон зүйлийг ойлголоо. Бас нэг таарч өгдөггүй. Тэгээд чи одоо 89 90 он одоо тэр нэг дулаар янз бүрийн болоо. Тэгээд одоо дүүдэл суудлаа одоо баабрын зохиол гар дамжин уншдаг болоод ингээд илгээд гэсэн. Гэсэн хэдиж нөгөө нэг хөвшмөл юунд яваад исэн байхгүй. Нөгөө Октябрийн баяр тэмдэглэдэг маань нэгэн жагсдаг голын одоо юу чимтэй те. Сая хамгийн сүүлийн одоо миний зочроо юу болсон бэхээр энэ Орос өөрийнхөө хөрш улс руу осод муухай төрмгийн дайрлаа шүү дээ. Тэгээ энэ бол бүр ингээд зочрох гэсэн байхгүй. Тэгээд одоо ингээд гүн чи яаж байгаа юм бэ? Яагаад ийм болсон юм? Энэ Орос Монголын харилцаанд энэ түүх үед юу болсон ингээд хэдийгээр таяр шиг судлахгүй ч гэсэн ер нь уншаад гисэн байхгүй. Тэгээ одоо өнөөдөр ингээд боловсруулаад таяртаа ингээд сайхан ярьс улсын дараа дахиад юу болчих чинь гэхээр за яг алкоголыг үндэс суурийг хаанаас тавив юу бод улсын юу бол ингээд ерөнхийдөө ойлгож хэлж байна да. Гэхдээ одоо ингээд бид нар энэ алкоголын ялтанд хизэнээс гэж ач холбогдол өгдөг болсон юм бэ. Бидэрт ер нь хамаатай байр юм уу? Хамаагүй байр юм уу? Байнга ингэж одоо төвдөд өгдөг байсан юм уу? Байнга ингэж Путин нисч ирээд өгдөг байсан юм уу? Энийг байна. Ерднөөсөө жишээ зарим шувуу өөрийн одоо өндгөл хагараад ингээ гарчингүүт нь анх харсан юм дагдаг тийм англи дээрх ажилладаг юм л да биологийн үед тий. Тэгэл ерөөсө тэрийг ихийг гэж үзээд нохож үсэн муурч үсэн гэдэг дагаад өргүүлсэн юу байдгийг. Хүн ч гэсэн ялгаа байхгүй хамгийн одоохон анх тэр оюун ухаанд нь юу хийж өгөө те тэр салж чаддаг байхгүй юу. Энэ одоо хамгийн том хүн дээр бол англи дээр бол юу урлаг нөлөөлөхгүй л дээ. Хүн дээр урлаг нөлөөлдөг байхгүй. Би халах голын тултааны тухай одоохон уран зохиол, урлаг, кино, урлагийн тухай бол
бүх бүртгэлүүдийг хийж үтсэн. Оросын зүгээс бол халах голын тухай бол Монголтой хамтарч ирсэн дайсан сэргүүс сонсцоог ганцхан кино байдаг. Тэрийг найруулагч нь өөрөө нөгөө чөлөөлөлт киноны 5 дугаар сэржил балаар ядал тэгэл цэдэн бол бүгд дөрвийн шаглаг өдлөг айхтарлын болж ирсэн тийм үү? Солонгосын нэг кино байдаг. Гэтэ нэг Япон Солонгос хоёр хүн ингээд анх нэг товчхон гардыг. Яг байлдаанд гардаг халах голын юмд дайслагдаж яваад Оросууд долцлогдоод тэгээд явсаар хагаад бүр юунд Герман бүр юмд очоод л үгүй Сталинградын толтод орсдог тийм фантази кино байдаг. Тэрэн дээр нэг кино бай. Монголоос аягүй олон кино бай. Монголоос одоо өнөөдөр 234 238 хүн асуурсан гэж байгаа бол Монголын утга зохиол, урлаг, кино, урлаг, жүжигэн дээр өгсөн хүний тоо 10,000 гаруй авчихдээ. Тийм ээ. За ингээд бол ингээд сурч нэвтрүүлэг баримтат кино. За Оросд бол хийсэн хэлтэй баримт кино бий. Зүгээр манайд бол юутай баримттай тэгээд ой тэмдэглэх болгонд л дахиад шинэ юмар зохиогоод ингээд явдаг ингээд зүгээр өөт юм аа. Энэ бол ерөөсөө ингээд шингэсэн зүйл. Энэ шингэсэн зүйлээс гарахад аюу хэцүү хүн гэдэг чинь өөрөө бас нэг тийм юутай шүү дээ. Хар багтаа ингээд ядсан ийм юмнууд ч. Ийм юмнуудаас бол бид нар чинь нэг хэсгээс нь үнэхээр салж чадахгүй энэ юмнуудаас. Салахад аюу хэцүү байгаа байхгүй юу? Үнэхээр тий. Яг л нөгөө эхийн сүү гэлээх тийм ээ. Ийм болчиход шүү тийм ээ. Тэгээд шинээр гарч ирсэн шинэ баримтууд, шинэ нөхцөл байдал, шинэ дэлхийн одоохон юу энэ ийм төч зогсож чадахгүй шүү дээ. Багтаа зэлжсэн цэцэрлэгт багтаа горчохонд нь заагаад өчтдөг байсан шүү дээ тусаараад байдаг. Ийм зовлонч бол биднэрт өнөөдөр их юутай байна. Шинэ үе гарч ирлээ гэдэг ингээд байдаг тийм ээ. Тэгээ шинэ үе чинь бол нийгэм улс төр тийм ээ сэтгхүүн төр давмгайл хэмжээний юмд очоогүй шүү дээ. Би өнөөдөр ингээд 2 хавтагаа зөндөө сайхан ярьж суулаа. Эдэн цагч ярив. Нэг л юм бодлоо. Ингээд алкоголыг дахид тэмдэглэхгүйсэн одоо яшиг гэж би өнөөдөр хүртэл бодож ирсэн байхгүй. Өнөөдөр саяартай ярьсан дараа бүр жил болгон хийх хэрэгтэй юм байна. Бүр жилд 2 удаа тэмдэглэсэн ч яадаг. Ягаад гэвэл энийг бид нар өөрсдөө ойлгох хэрэгтэй юм байна. Монголчууд бид нар энэ дээр өөрийн гэсэн ойлголт үнэлтэд болох хэрэгтэй юм байна. Судлах хэрэгтэй юм байна. Тэгээ 85 жилийн хийж байгаад би өнөөдөр анхудаага байрлах чинь. Ягаад бол энэ ой тэмдэглэгийг бол гурлаа ярьж суухгүй. Чи нэг юм ойлгодоороо батлан хамгаалах юмны сайд болд байлаа. Луу болд. За луу болд яасан гэхдээ хэлийн одоохон асуудал шийдэж байханд цөмөрөө Сэлэнг аймгийн нутаг дэвсгэр дээр хоёулаа цэргийн сургууль хийжээ яа. Энэ бол хэлийнхээ асуудлыг зөв зөвгээр шийдэхэд бол нэмэртэй юм а гэж. Орос Монголын цэргийн сургууль. Тэрнээс болоод сая багцаа бэйма яриад хэлэхгүй. За тэгсэн чинь дараагаар нөгөөх асуудал чинь дараагаар нь юу болсон гэхдээ зэрэг нөгөө хамтарсан сургууль бол бүх Монгол улсын нутаг дэвсгэр дээр болоод баян өлгийн хүртэл үргэлжлээд сүүлд номхон далай хүртэл үргэлжлээд нөгөөд чинь тэгээ сүүлд нь нөгөө бас нэг юм дээр нэг 2 3 шоргоолчтой нөхдөд байдаг юм байл да. Тэгэхээр нөгөө чинь дэлхийн империалист бүрэн болох гээд ингээ бүр солиороо явж байгаа байхгүй. Нөгөө анх байгуулсан юм чи шал өөр юм байсан. Одоо цэргийн сургууль хийж байгаа одоо. Дорнод аймаг Сэлэнг юугаар хийж энэ хаа? Дорнод танк ороод ирсэн. За танк ороод ирсэн. Гэхдээ чи бид нар чи өөр юм ярьсан шүү дээ. Тэрүүгээр нь далимдуулаад тэгээ эдэн шоргоолчтой нөхдөл бас дэшиг генерал болох гэдэг ингээд бүр дампуураа явчихж байгаа байхгүй. Бид нар зүгээр хэлийнхээ асуудлыг зөв шийдэхэд тулд иргэний сайд луу болтын санаачсан юм маань одоо Монгол улс бол дэлхийд одоохон наататай үзэлцэх тийм кампани бол дуусж байгаа байхгүй. За баярлалаа. Дуусгаа. Бичлэг дуусаа. Юм аваа.